Орой мэдрэг үзэгчтэй та бүгдээ өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суваг телевизийн дуустдаггүйрээ хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 2026 он хэдий талдаа орсон байна. За нийслэлчүүд болон орон нутгийн ард иргэдийн хувьд бол амьдрал нь урдын адилаа өрнөн үргэлжлэж байгаад итгэлтэй байна. За тэгэхээр дуустдаггүйрээ хилцүүлэг бол дугаар бүртээ нийгмийн анхаарлыг татж байгаа сэдвийн хүрээнд нэр бүхий зочдыг байлцуулан ярилцдаг уламжлалтай. За тэгвэл хүн бидний хувьд бол эхээс мэдлэх нь үнэн, энэ хорвоогоос явах нь бол мөн л үнэн байдаг. За мэдээж хүн энэ хорвоогоос явахдаа өөрийн гэсэн хүндэтгэлийг бол хүлээх нь бол дамжиггүй юм. За монголчуудын хувьд ч гэсэн өөт болооч байгаа бол маш одоо хүндэтгэлтэйгээр бол одоо тэнгэрийн хувьд бол явуулдаг юм сайхан уламжлалтай. За тэгвэл нийслэл хотын иргэн тойронд хэд хэдэн оршуулгын газар байна гэж одоо хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ салбар маань ер нь яг өөрийн гэсэн зохицуулалтаа явж чадж гин. Зөвхөн одоо энэ оршоох үйл ажиллагаанаас гадна яг энэ салбарт ер нь чухам юу болд юм бэ гэдэг талаараас нээлттэй ярилцахаар 5 хүнийг бол энэ удаагийн хилцүүлэгтээ урьж ирүүлсэн. Зөвхөн одоо оршоох энэ ёс заншлаас гадна за энэ салбар чухам одоо юу болж байгаа юм бэ? Өөрөөр хэлэх юм бол энэ оршуулгын газар, за оршуулгын даатгал, за мөн одоо энэ оршуулах үйл явцтай холбоотой шашны үйл явдлуудын талаараас нээлттэйгээс ярилцъя гэж бодсон маа. Тэгээд элдв оршилгууд энэ удаагийн хилцүүлгээ эхлүүлье. За ингээд хилцүүлэлт хүрэлцэн ирсэн та тавдаа талархлаа илэрхийлье. Би яг одоо өнөөдрийн сэдвийг хийхийг одоо сүүлийн хэдэн сарын хугацаанд нэлээд бодож төлөвлөсөн. Тэгээд яг та тавыг харсан чинь жоохон сүрдэж байгаа шүү. Тэгээд би өөрөө буруу зураг ярьж байгаа та бүхэн манаас ингээд зас залруулад явна гэж найдаж байна. За өнөөдөр манай хилцүүлгийн зочноор Жөгдрийн од гарид Монголын бурхан шашинтны төв гандан дэгчинлэн хийдийн Унга чойлон датсангийн лам Охүүгийн шийтэр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Мэнд баярын мөнх заяа New Symmetry хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал Энх баярын жигмэд дорж Монголын буйны зан үйлийн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал доктор дэд профессор Жаргал сайхны бум түшиг Улаанбаатар буян хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал. За тэгээд та тавдаа дахин талархлаа илэрхийлээд өнөөдрийн бидний ярьж байгаа сэдв бол их том. Гэтэ бид нар энэ 90 минутын хугацаанд болж өгвөл ингээд яг энэ салбартай холбоотой асуудлуудыг багтаах гэж оролдъё. Би бол та таваас бол асууна. Гэтэ та тавын хоорондоо маргаж мэтгэх юм уу эсвэл бас өөр санал дүгнэлтээ бол бас илэрхийлж болно шүү л гэж хэлж байгаа юм тий. За тэгээд хилцүүлгээ эхлүүлнэ. За тэгэхээр ийм байна. Би түрүү яг оршил дээр хэлсэн. Хүмүүний бие бол энэ оршилд ирээд одоо мэдлэх нь бол туйлын одоо их тийм буянтай бөгөөд хэн болгонд олдоод байдаг хувь тавилан. За мөн бас энэ хорвоогоос явах нь ч гэсэн үнэн гэдгийг бол хинч мэдчихэж байгаа. Тэгэхээр сүүлийн үед яг нэг ийм асуудал байна л да. Би та тавыг ихний асуулт учраас их товчхон хариулаасаа хүсэж байгаа. Тэрний үг гэхэлэр бидний хэн нэгэн маань ингээд бид өөрсдөө ч гэсэн хизээний үдийн хорвоогоос явнаа. Тэгвэл бид нар энэ ухамсарт амьдралаа ингээд яг дуусгахдаа ёслол төгөлдөр те ёс заншлын дагуу яг хүнд яг одоо оногдох хүндэлтийн дагуу би явах хэрэгтэй гэж бодож байгаа. Гэтэл оршуулгын зардал гэдэг нэг зүйл сүүлүүд ингээд нийгэмд яригдчихэж байгаа. За би шууд асууж байгаа шүү. Өөрөөр хэлэх юм бол та бид насаараа ингээд улсад ажиллаад амьдраад татвараа төлж байгаа. За саяхны хүртэл өөд болоочд улсаас 1 сая төгрөгийг тэтгэмж олгодог байсан. За энэ жилээс гэж би ойлгож байна 2 сая төгрөг болсон юм байна. Гэтэл яг энэ мөнгөнд дум маань өнөөдөр ингээд яг энэ өөд болоочийг нутуулуулах яг тэр оршуулах тэр зардал мөнгөнд нь бол хаанаач хүрэхгүй байна гэсэн нэг тийм санал шуумжлал явж байгаа. Манай телевиз гэсэн бас энэ асуудлаар нэг цуврал мэдээнүүд бэлтгэсэн. Тэгэхээр яг одоо энэ улсаас олгож байгаа нь 2 сая төгрөгөөр өрн зүгээр тав мэргэжлийн хөнгөөс илүүтэйгээр эргүүний хөвж ямар бодолтой явдаг энэ би асууж байгаа шүү. Тэгээд цаашаа илүүтлээ асуудлынхаа гүн рүү орё гэж бодож байгаа. За жигмэд орч. За өнөөдрийн хэлцүүлэгт өрсөнд баярлалаа. За оршуулгын зардлын тухайд за бид нийгэмд дэлхийн нэг эдис учраас энэ оршуулгын олон улсын чиг хандлага ямар байна? Тэр чиглэл рүүгээ бас анхаарах зүйтэй. За олон улсад бол энэ оршуулгын зардлын асуудлыг оршуулгын даатгалаар зохицуулж байгаа.
За одоогор бол манад энэ оршуулгын даатгалагддаг тусгай үйлчилгээ бол байхгүй байна. Тэгэхээр энэ дэр манай даатгалын компаниудаас анхаарад энэ чиглэлийн үйлчилгээг бий болгоул нэг талд шинэ үйлчилгээ. За нөгөө талдаа энэ оршуулгыг одоо үлдэж байгаа хүмүүстэй ялбар санхүүгийн хувьд дарамт багтаа. За тэгээд нөгөө талд бол нэгэн санхүүгийн дарамт багтаа бол энэ гүн хүндэтгэлтэйгээр орших энэ боломжийг үлдэхэд бол илүү ач холбогдолтой зүйлээ гэж харж байгаа. Энэ даатгал нь одоо ингээд миний хараа бол олон улсад бол ингэж ийм даатгалын систем байх хэвээр. Тэгээ жимийн захиралтай санал нэгдэж байна. Тэгээд Монголд бол энэ даатгалын систем сайн хөгжихгүй байгаа гэж харж байгаа. Тэгээ зөвхөн нийгмийн даатгал гэдгээрээ ингээд тэтгэвэр тэтгэмж гэдэг тал руугаа яваад байгаа. Тэгээ оршуулгын даатгалын ийм сан тустай байх ёстой гэж бодож явж байгаа. За, бодлоо. Тэ ерөнхийдөө бол бас ерөн цаг хугацаа явах ихээр монголчуудын зан үйл төрхөөс хүн төрхөөс ертөнцийн мөнх усыг үзүүлэхийг хүртэл бол олон шин өөрчлөлтүүд гарч ишүүд тэ. Тэгээ тэрний нэг бол таны хэлсэнчлэн яг бид нар мөнх усыг үзүүлэх нь бол гарцаагүй. ертөнцид мөнх орчих юм нэг хинж байхгүй. Тийм учраас яг нөгөө нэг талаасаа тэр хуу хүний одоо зах ёсны хүндэтгэл хүлээх нь бол зүйсний хэрэг. Тэгэхээр тэр амьд сэрүүн байгаадаа байх үедээ бид нар хэрхэн үнцэнтэй амьдсан бэ гэдэг тэр цаг үед л бас тодорхой хэмжээний ингээд үзэгддэг, нийтэд ойлгогддог, бусдад харагддаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ хуу хүнийх нь өөрийн ер нь ухамсарт амьдрал маш чухал гэж би хардаг. Нөгөө талаасаа бол бид нар угаасаа нэг улс юм чинь одоо юу гэдгийг те иргэнэ тэр иргэн хэдийн наслан байлаа ч гэсэн тодорхой хэмжээнд энэ хуу нийгэм улсын те хөгжилд хувь нэмрээ оруулсан л байгаа бох. Тийм учраас тодорхой хэмжээний одоо хүндэтгэл үзүүлэх нь бас л улсын өөрийн томоохон тийм одоо зүйл ирэх тийм ээ үүрэг ийм зүйл байдаг байхаа л гэж хардаг да. Түүнээс тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн юм бол одоо асаг тийм хэлэхэд их тийм амархан биш санагдаж байна. Оршуулга гэхээр ер нь бол нөгөө оршуулгын ганцхан үйлчилгээ гэхээс илүүтэй. Оршуулгаас өмнөх процесс, яг оршуулгын үйл ажиллагаа эхэлж байгаа үе. За оршуулгын дараах одоо үйл ажиллагаа гэдэг. Бараг иргэдийн хувьд ер нь бол 30-аас 40 төрлийн сонголтын одоо ажил хийгддэг. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт одоо төрийн байгууллагуудаас хуулийн одоо бичиг баримтуудаа бүрдүүлэх, за тэр нь одоо саяны тэтгэвэр тэтгэмжтэй холбогдлолтой асуудлууд, нас осны гэрчилгээ ч гэх юм уу те. За дээрээс нөгөө шашин шүтлгээсээ хамаарат одоо алтан сав шинжийг нээх үгүй юу. За аль зүгтээ гарах вэ? Тэрнээсээ хамаарат одоо оршуулгын үйлчилгээг хаана хэн ямар байгууллагаар хийх вэ ч гэх юм уу те. Ингээд дээрээс нь одоо энэ хоногнд маань 3-5 хоногийн хугацаанд хийгдэж явагдсан маш богино хугацаанд одоо бараг 30-40 энэ үйл ажиллагааны процессыг ар гэрийнхэн маань одоо туулдаг. За тэгээд энтэй холбогдлолтойгоор ер нь бол яг оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч компани хувьд бол өнөөдрийн байдлаар 3,200-аас 23 сая төгрөгийн үйлчилгээний юм байна. За үйлчилгээний үн маань өөрөө яаж тогтож байна вэ гэхээр нэгдүгээрт бүтээгдэхүүн, хоёрдугаарт үйлчилгээ, за гуравдугаарт буюу дийлэнх хувь 40% эзэлж байгаа оршуулгын дараах харуул хамгаалалт арчлалт ногоон байгууламжийг үүсгэх ийм одоо зардлаас бүтэж байгаа. За үйлчилгээний үнэ нь нийт ар гэрээс гарч байгаа үнийн зардлын бараг нэг 30%-ийг л эзэлж байгаа. Цааш нь дахиад зэд, лам, шашин, ном уншуулах. За тэгээд эргүүлээд
одоо ар гэрийн эргэлтийн одоо үйлчилгээг хийлгэх гээд олон зардлууд гардаг. Нөгөө буян номоо үлдэн гээд. Тэгэхээр ер нь бол оршуулгын тэтэмжийг ард иргэдийн одоо энэ санхүүгийн дарамтаас чөлөөлөх ачааллыг бууруулахтай холбогдлолтойгоор оршуулгын тэтэмжийг тухайн одоо цаг үеийн одоо өсөлттэй уялдуулаад, үнийн өсөлттэй уялдуулаад индексжүүлж нэмэгдүүлэх шаардлагатай. За тэгжиж одоо бас энэ зохицуулалт маань илүү одоо зөв хэлбэртэй орох болов уу гэж бодож байна. За яг ер нь бол одоо төрөөс олгож байгаа 2 сая төгрөг хүрэлцэж гин үү гэж та асууж байна. Яг бидний хувьд бол одоо өнөөдрийн байгаа боломжиндоо тааруулаад 1 сая төгрөг байсныг бол одоо 2 сая төгрөг болгож нэмэгдүүлээд ингээд явж байгаа. Яг дөрвөн мөхцөө захирлын хэлж байгаа шиг ер нь хамгийн багадаа үйлчлэгээ бол 3 сая гаруй төгрөгийн үнэтэй. Хамгийн үнэтэй бол 20 гаруй сая төгрөгийн үнэтэй үйлчлэгээ ингээд тийм нас орсон. Ингээд үйлчилж байна. Ер нь бол яг зарим тохиолдолд бас манай одоо бусад буйны компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой үнийг хөнгөлөх тодорхой бас одоо гэр бүлд хороо дүүргийнх нь тодорхойлох юм уу хүсэлтийг харгалзаж үн төлбөргүй өнтер үйлчлэгээ үзүүлэх ийм асуудлууд бас байдаг. Яг 2 сая төгрөг бол одоо улсаас олгож байгаа мөнгө одоо тэн дээр хүрэлцэж болохгүй байх гэдэг одоо юм ярихаасаа ихээр бас бусад одоо оршуулгын үйлчлэгээ үзүүлдэг компаниуд маань бол нийгмийн хариуцлагын хүрээнд бас үйлчлэгээгээ үзүүлээд ингээ явдаг шүү л гэж хэлмээр байна. Бурхан боловчлыг оршуулахад гарах зардал 2017 онд 1 сая 300 мянгаас 4.5 сая төгрөг байсан бол 5 жилийн дотор 2.5 саяас 70 сая болтлоо өсжээ. Жил бүр өөд боловчийг нутаглуулах зардал өссөөр харин даатгалын сангаас олгох мөнгө үүнтэй адил өссөнгүй. Буйны үйлчилгээний төлбөрөөс гадна гэртээ хүмүүс хүлээж авах хоол, цайны зардал, нутаглуулсны дараах буйны цагаалгын тооцоо, жижиг урсгал зардлуудыг нэмбэл өөд боловчийг нутаглуулах нийт зардал бүр л нэмэгдэнэ. За энд ингээд нөгөө төрсний гэрчлэгээ болон нас усны гэрчлэгээ би харуулж байгаа шүү дээ. Энэ бол ингээд тэн нэг удаа айлгах хичээх тийм санаа ер агуулаагүй болно. Энэ бол хүмүүний л амьдралын нэг юм эхлээс дуусах хүртэл цэгийг л одоо харуулж байгаа тийм. За тэгээд та маань саяг энэ тэтгэмжийн 2 сая төгрөг дээр бол яг ямар санаа бодолтой байдаг болоос хэлхшээг болж байна. За тэгэхээр ийм байна. За мэдээж одоо ингээд юмны үн бол ингээд өдөр болгол нэмэгдэж байна. Одоо нэг хил үхрийн магчанд 35 мянга гэж байгаа шиг тийм. Гэхдээ одоо тэгэл энэ эдийн засгийн инфляц бол одоо та бидний хүсэл зоригоос үл хамааран одоо ингээд нэмэгдэж байна. Орших үйлчлэгээ болон энэ ч гэсэн бас зах зээлийн зарчмаараа би явах болов гэж бодож байна. За тэгэхээр дагалдах нэг асуудал нь юу гэхээр хинч дөрвөлж хариулж болно шүү. Газрын асуудал. Өөрөөр хэлэх юм бол нийслэл хот маань ингээд тэлнэ гэж ярьж байгаа. Яг тэлэхэд бас нэг тийм саад бэрхшээл байна л та. Энэ хотыг тойроод ингээд яг одоогоос ингээд нэг олон жилийн өмнө ингээд нэг зөвшөөрлөлгүй ч юм уу те маршрутын газрууд ингээд байна. Энийг одоо яг яаж зэгцэлэх хэрэгтэй юм бол одоо сая мөнгө зээл захирал ярьж байна л да одоо энэ New Cemetery компани бол ингээд би буруу санаагүй 2-3 жилийн өмнө ингээд бас энэ 70 давхрын бас энэ том тийм орчуулгын газар зэгцлэх ажлыг эхлүүлээд ингээд явж байгаа жишг тогтоож байна л да. Гэтэ энэ эргээд нөгөө нэг бас газрын зөвшөөрөл, хөрөнгө мөнгө те энийг бас ингээд яг цаашаа ямар байдлаар ингээд санхүүжүүлэх бол олон асуудал гарах байх л та. Тэгэхээр яг нийслэг тойрсон олон энэ зөвшөөрөлтэй болон зөвшөөрлөө оршуулгын газрууд эхний ээлжинд юу яг яаж зэгцлэх вэ? Сүүлийн үеийнх нь бол зөв яг стандартын журмын дагуу яваад идэг. Гэтэл өмнө одоо ингээд яг нэг олгогдсон ч гэдэг юм уу те. Одоо бид нар ингээд яг айлтаа хаяад ирэлцэнтэй айлын хашаанд байгаа. Бараг зарим нь баг орон сууцны баг сухаар харагдаж штэ те. Энэ нөхцөл юу яг яах хэрэгтэй юм бол та бүхэн бас нэг санаа бодлоо хэлж. Тэгэхээр одоо Монгол улсын Улаанбаатар хот болон хотын орчмын одоо сүүлийн судалгаагаар бол нийтдээ нэг 900 гаруй газар оршуулгын зориулттай байна. Зөвшөөрлөг. Нийтдээ нэг 20 гаруй оршуулгын газар байна. Улаанбаатар. За энэ дээрээс 524.5 га нь бол зөвшөөрлөлттэй. За зөвшөөрлөлттэй гэдэг нийслэлийн иргэдийн хурлаас тогтоосон гэсэн үг. За зөвшөөрлөг нь 97.5 га газар зөвшөөрлөг. За дээр нь 176.5 га газар бол албан ёсоор нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр албан ёсоор тэнд бол орших үйлчлэгээ үзүүлэхийг бол хаасан буюу оргилсон ийм байдалтай байна. Тэгээд ирээдүйд энэ газрын асуудал бол мэдээж чухал асуудлын нэг болоод ингээд газар улам тэлээд байх юм уу? Энийг яаж хязгаарлах? Хязгаарлах нь арга нь ямар байх юм гэдэг дээр одоо ярилцж байна. Мэдээж газар төлөхийг бол хязгаарлах хэрэгтэй.
Тэгвэл хязгаарлал энэ хуучин оршуулгын газруудыг дахин төлөвлөлтөнд оруулах нэг боломж байна. За нүүлгэн шилжүүлэх бас нэг боломж байна. За нүүлгэн шилжүүлснэг цэцэрлэг төрөлн болох, хүндэтгэлийн цэцэрлэг төрөлн болох гурав дахь нэг юм гарцсан. Энэ гарц гаргалгаануудыг эхнээсээ үл хийгээд нийслэл бас тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргаад за төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд зарим ажлууд хийгдэж явж байна. Та сайн нөгөө 70 давхрын тухай асуудлыг ярьж байна. Энэ дээр бол манай Улаанбаатар буян Нүүсэметри гэдэг энэ манай боны заавлын холбооны албасны гишүүн байгууллагууд энэ дээр төлхөө анхаарал хандуулад эхнээсээ ажлууд хийгдэж явж байгаа. Яг гоо та ямар бодлоо? Ер нь бол яг дөрөв бие жигмийн захирлын ярьсан дээр нэмээд хэлэхэд манай Улаанбаатар хотын зэрэгчийн ажлын албанаас одоо энэ оршуулгын газрын энэ бүсчил энэ газар талбайг нэмэгдүүлэхгүй байх тал дороос хэд хэдэн ажлуудыг зохион байгуулж хийж байна. Ер нь бол одоо сүүлийн 5 жил орчмын хугацаанд бид нар зөвшөөрлөгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ жил одоо 6 дахь жилдээ ингээд зохион байгуулад хийгээд явж байна. Бид нар бол жил болгон тухайн жилийнхаа төсөвтөр тодорхой хэмжээний мөнгө тавьдаг. Тэр мөнгөөрөө бол зөвшөөрлөгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлж чанарлах ажлыг зохион байгуулж хийдэг. Энэ өөрөө айгүй тийм үр дүнтэй сайн ажил болоод ингээд явж байгаа. Нэг хоёрт мөн бас манай хөтлөгчийн төрөд өртсөн шиг бид нар бол самбал хүнгийн буюу энэ 70 давхрын оршуулгын газар гэж Шингэлтэй дүүргийн 21 дугаар ороонд оршдог. Энэ нийтдээ бол нэг 73 га орчим газар. Тэрнээс бол одоо манай Нүүсэметри компани яг 2022 онд тийм ээ. Одоо энэ цэцэрлэг төрөлн бүхий энэ оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар анх манай санал ирүүлж ирсэн. Тухайн саналыг бол бид хүлээж аваад одоо 73 га талбай нийт 10 га талбайд оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвтэй цэцэрлэг төрөлнтэй тийм ээ. Ийм одоо зохицлбарыг ингээд байгуулад жилийн өмнө 2 жилийн өмнө нээлттэй хийсэн ингээд явж байна. Мөн ер нь бол одоо бид нэр тэр цэцэрлэг төрөлн маань ингээд бас нөгөө үлдсэн оршуулгууд зөө шилжүүлэгдээгүй ингээд 60 орчим га талбайд бас ингээд байж байгаа. Тэрийг бид нар бас нийслэлийн засаг дарганы захирамж гараад 2026, 27, 28 он гээ 3 жилийн бас энэ хугацаанд үе шанттайгаар зөө шилжүүл самбал хүнгийн буюу 70 давхрын оршуулгын газрыг бүрэн чөлөөлөхөөр төлөвлөөд ингээд ажиллаж байна. Энэ жилээс ажил нь эхэлнэ. Компаниуд нь сонгон шалгаруулагдаад одоо гэрээ байгуулах шатанда явж байна. Ер нь бол дөрвөөс боёны заавлын холбооны гүйцэтгэх царил жирэмдээр захирлын хэлдэг шиг бусад оршуулгын газруудыг яах юм бэ гэж. Бусад оршуулгын газрыг яах гэж байгаа гэхээр бид нар олон жил болсон газрын нөөц дуусаад хаагдсан байгаа оршуулгын газрууд бий. Эдрийг бол бид нар дахиж одоо газрын дахин ашиглах энэ менежментийг хэрэглэх одоо олон жил 60 жил 70 жил 80 жил болсон оршуулгын шарилуудыг бид нар бас зөө шилжүүлж чандраж тэр газруудыг дахин ашиглах цэцэрлэг төрөлн болгох эсвэл бүр одоо газрын чөлөөлж тийм ээ газрын эргэж одоо эргэлтэнд оруулахын менежментүүдийг бас бид нар хийгээд төлөвлөд яг ингээд бид нар бол яриа биш ажил хэрэг болгоод явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна тийм. Тэгээ за одоо ингээ хар. Энэ одоо бүр ингээ тараа. Хөшөө бүр энд явж байна. Тэг харуулсан дээр баг та бүгд. Сүүдэр тусаад энэ жоо холцсон дээр. За энэ бас хараа. Тэр хөшөөнийхэн чулуу мулууг ингээд тастаа ицсэн. Тий бүр хөндөгдөө доогуур нь ухаад орцсон хүмүүс хүртэл зөнтөө байлээ. Тэгээ нэг гэр орныхнаараа ирэх барихгүй болов. Тэр доор ус зөндөө байна. Тэнд ч харагдаж байна. За бүр тэр доод хүндий бол тэр чигээрээ байна лээ. Бид хоёр бүр ингээд одоо цагт болж байна. Цаг гарны өмнө ирсэн. Тэгэхээр зөндөө байсан. Заримыг нь босч юмсан гэсэн. Заримыг нь одоо бас яг хүн хүч техник багажтай ирж хийхгүй бол болохгүй юм байна. Оршуулга өөрөө яг ер нь бол нөгөө газартаа бүр ашгүй холбоотой. Энэ манай одоо монголчин бас нүүдлийн соёлоос одоо суурин соёл руу шилжиж байгаа. Ганцхан Монгол улс ч биш те. Олон улсад дандаа энэ асуудлууд ингээд бүгдээрээ тулгамдсан асуудлууд болдог. За олон улсад ер нь ямар байдлаар энийг шийдвэрлэж байна вэ гэж те. Ер нь бол гол төлөв нийт нас баралтынх нь одоо нөгөө нэг одоо уламжлалт буюу газар торших зан үйлээр их хвчлэн явж исэн улс орнууд эргүүлээд аюулгүй байдалтай эрүүл ахуй
За дээрэс нь энэ газрын хомсдолтой уялдуулаад аль болох энэ одоо чандарлах бараг дэлхийн 80 гаруй улсууд чандарлах одоо энэ үйлчилгээг илүү хуульчилж өгсөн дамгаалсан. За Азийн улс орнууд бол жишээлбэл 70-аас бараг одоо 99% чандарлж байна. За Европод бол нэг 50%-тай чандарлж байна. Гэгчлэн одоо газрын хэмнэлт хомсдлоос одоо өвчлөн сэргийлэх арга хэмжээнүүд авж байна. За нөгөө талдаа түрүүн одоо энэ шийтгэр мэрэгчлэлтний маань хэлжсэн. Ер нь бол 1800 оноос яг энэ хуучин оршуулгын газруудыг дахин эргэлтэнд оруулах, зөв төлөвлөлтөнд оруулах. За эргээд энийг нэг хэсэг газрын одоо соёлын өвд хэсэгчилж аваад үлдсэн газруудын одоо нийгмийн одоо хэрэгцээд тулгуурсан үзүр үйлчилгээ, соёлын төвчүүд юм уу ийм юмнууд руу болгох ийм хандлагуудыг бол олон улсад дийлэнхтэй хамгаалаад хийгдээ явж байгаа. За Хятад орн, за Азийн орнуудын хувьд бол сүүлийн үедэд бол маш их төртөөгөө хамтарсан. Тэгээ энэ өөрөө нийтийг хамарсан олон том ажил үүдэг учраас төр болоод бусад одоо соёлын байгууламж бүтээлч төрийн бас байгууллагууд археологийн төв төртэй хамтарсан энэ том ажлыг хамтарч хийж чөлөөлтийн ажлуудыг хийж байна. За New Symmetry компанийн хувьд бол түрүүн 70 давхрын яг 10 га газрыг өөрийн хөрөнгөөр дахин чөлөөлтийн ажлыг хийгээд 14323 бурхан болоочийг одоо хүндэтгэлтэйгээр гаргаад чандарлаад эргээд тэнд нь цэцэрлэг түрээлэн байгуулад эргээд залалт хийсэн байж байгаа. За ингээд энэ ажил маань өөрөө хийгдэхээс өмнө олон улсын хувьд, хууль эрх зүйн хувьд, зан заншлын хувьд ер нь бол яаж болдгийм үү те энэ одоо дахин чөлөөлтийг хийх болдгийм үү гэдэг энэ ажлыг нэлээд судалсны үндсэн дээрээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гандан тэгшлийн эдтэйгээ хамтраад бид нар энэ төслийг хэрэгжүүлсэн. За тэгээд хамгийн одоо сайн жишг төсөл болж одоо иргэдийн бол сайшаалыг талархлыг хүлээсэн. Тэгээд цаашдаагаа бол ер нь төрийн бас хүмүүсүүд маань эргээд арга ирэх юм маань ер нь бол энд хаягдсан, гээгдсэн одоо хог болцсон арга ирэх нэгэ хайж ирж олохгүй байх энэ нөхцөлийг илүү одоо сайжруулад тэгээд маш их баяртай талархалтай байгаа. Тэгээд үлдсэн одоо нийтийн чинь нэг 60-аад га одоо байж байгаа 68 мянган бурхан болоочийн одоо арга ирэх юм маань бид нар яаж хэрхэн энэ хүнээ хайж болох вэ гэдэг энэ асуудлуудыг тавьж гин. Тэгээд сая 2025 онд бас Улаанбаатар хотын захирагчийн ажил Чингэлтэй дүүргийн одоо захиалгаар бүтэн том одоо хайлтын системийг хийсэн байж байгаа. Тэгэхээр энэ ташранд бас хэлэхэд тэр 70 давхар дээр байж байгаа бурхан болоочоо хайлтын системээр хайх координатаар нь олох бүрэн боломжтой ийм нөхцөл үүссэн байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За ийм байна. Од гардлаа амтаа энэ одоо нөгөө нэг ингээд одоогоос ингээд 50 60 жилийн юм. Магадгүй одоо ингээд 20 30 жилийн юм оршоосон хүмүүсээ одоо ингээд шаарл олдохгүй байна л та. Чулуунч байхгүй те. Тэгээ ер нь ингээд сая ингээд та нар харсан бол ингээд атар зүрэн дуучны хүүхэд нэг л аавга шарлыг хайж ийн гэл. Энэ бол зүгээр л ярьж байгаа нь бас маш олон тохиолдолд кейсүүд байгаа те. Зүгээр бухны шашинд одоо чинь ингээд тухайн үүд болооч ингээд энэ оршоосон газар нь ингээд эргээд олдохгүй тэмдэг байхгүй гэдэг тийм байх тохиолдол нь яг яаж хүлээж авдаг яадгийн бол те. Энэ эргээд нийгэмд болохоор нөгөө нэг газарт орших биш те. Энэ чандарлах нь ерөн зөв юм биш үү? Эсвэл ингээд нэг суурахт одоо ингээд тийм олон өөд болооч хамтаар ингээд нэг тийм биелэгдэл болоод нэг одоо би гоёлж чадахгүй байна л да яг юу нэрлийн талаас нь тэрхэн зөв гэсэнд бас ойлголт төрөөд байна л да. Та зүгээр яг лам үнэмж өгнө гэж харддаг. Тэгээ ерөнхийдөө энэ одоо оршуулгын зан үйл бас л яг салшгүй бас яг дуусах хүчтэй л дээ. Тийм учраас ер нь эртнээс монголчууд энэ дээр бол зарим нэг зүйл дээр бид нар уламжлал авах тэндээс суралцах хэрэгтэй. Зарим юмыг бол юу гэдгийг орчин цагийн хөгжил тэр технологийн шийдлүүдийг урдаан тавьж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. За энэ зүйл дээр бол монголчуудын уламжлалөөр үнэхээр номтой тий одоо юу гэдгийг номоор тэтгэгдсэн ард түмэн гэдэг штеп. Би ингээд энэ тэнд явж байхад олон удаа харж исэн монголчуудын энэ хүн төрөгч бай хүн мөнх усыг үзүүлэгч бай. Энэ цаг үеэст үзүүлдэх хүндэтгэл нь үнэхээр тийм номтой нийлсэн юм байлээ л дээ. Тийм учраас монголчуудыг номт улс гэсэн юм бэл. Ер нь маш энгийн зүйлээ хүртэл номоор засаж хийдэг. Тэгээ тэрний нэг зүйл нь энэ одоо буйны зан үйл энэ бурхан болоочийг нутаглуулах зан үйл واخгүй. Та бүхэн одоо харалтаа жишээ нь монголчууд за энэ нэг эрт болвол тэгээ одоо ингээд булш хэрэгсөөр энтерд одоо түүхэн археологийн зүйлээс харахад бол за газарт их стэйцийн газарт
ингэж онголгоч байдаг юм уу те. Ийм байдлаар оршоодог байж. Яг энэ ялангуяа одоо 1600 оноос хойшоо те 20 дугаар зууны ихэнх хүртэл энэ буддийн шашин их дэлгэрсэн үед бол энэ ялангуяа номоор зассан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөнх усыг үзүүлнэ гэдэг маань өөрөө ямар агуулгатай. Зөвхөн хэлбэр талаасаа биш агуулга руугаа их явж исэн үе гэсэн. Тийм учраас өнөөдөр одоо юу гэдгийг те байгаль дэлхийг бохирдуулсан гэдэг юм уу? Ямар аль эсвэл ямар нэгэн газрын те маргаан тийм бол зүйл байхгүйгээр зөвхөн одоо номонд яаж гарсан те бурхан болооч гэдэг үл жишээ нь одоо амьтанд энэ биеийг орхих юм бол те энэ бие бол одоо тийм чухал зүйл биш ээ. Бид нар одоо энэ дээлийг солиод өмсдөгтэйгээ адилхан. Харин альва хүнч бай, бусад олон төрөл амьтанч бай, мөнх усыг үзүүлдэг, мөнх орших нэг ч амьтан байхгүй. Тэ байгалийн зам ёсоор байгальдаа уусан шингэдэг. Аль эсвэл одоо юу гэдгийг те араатан жигүүтний хүртэл одоо ингээд хоол болоод өнгөрөн шүү дээ. Харин чухал зүйл нь юу гэхээр тэр хүний ухамсар, аль эсвэл тэр тухайн амьтны сэтгэл, оюун тэр нь хамгийн чухал зүйл. Тэгээ түүнийг нь хөтлөх, түүнийг нь одоо амирлуулах энэ тал руугаа анхаарч ирсэн юм шиг санагдаад байгаа. Тийм учраас бид нар яг нөгөө номоор хооцорсон үед байхгүй гадны соёлыг дагаад одоо шинэ би бол энэ дээр яг л ийм бодолтой байдаг. Хувийн бодлоо хэлж байна. 1900-аад оны ихэнх үеэс гадны соёл их хүчтэй орж ирж ялангуяа Орос, Европын соёлыг дагаж одоо энэ газарт оршоодог. Ингээд 100 хүрэхгүй жилийн хугацаанд тоо томшгүй энэ зөвхөн Улаанбаатар хотод гэсэн чи юу вэ таны хэлснээр 20 хэдэн оршуулгын газар хичнээн га талбайд хүн оршоосон байна гэж. Тэгвэл бид нар тэрний 100 жилийн өмнө хаана байгаа те. Бид нар хүнийг ил оршоож яасан. За түрүү мөнхцөө захирлын хэлж байгаа газарт оршоодог. Энэ бол зүйл нэг зүйл. Усанд оршоож болдог. Номын ёсоор бол тийм ээ. Дөрвөн махбодоос үүсдэг юм байна. Хүний ер нь одоо бие махбодыг буцаага дөрвөн махбодтой хураагддаг юм. Энэ ертөнцид нэг ширхэг тоосч илүү гарахгүй, нэг дусалж дутхгүй гэж. Хэлбэрийн хувьд өөрчлөгдөн. Тэрний нэгэн эс нь хүний бие байхгүй, босод амьтны бие. Бурхны ном тэгж үздэг. Тийм учраас энэ нөгөө тухайн цаг үеийн асуудлыг дараад өнгөрөх биш. Миний хэлэх гээд байгаа бол санаа. Агуулгаар нь бид нар зан үйлээ зөв болох хэрэгтэй л гэх гээд байгаа. Тэгэхээр юу гэж хэлж байгаа нөхөр олон улс одоо жишээ нь юу гэдгийг те. Бид нар шинэ юм гарах гээд байгаа биш байх шүү дээ. Номонд юу гэж байдаг вэ гэхээр дөрвөн махбодод оршоож болно. Хамгийн дээд нь хайлах буюу чандралах юм. Түүний дараа газад оршоож болох юм. Түүний дараа усанд одоо үеийг явуулах усны олон амьтныг одоо тэтгэдэг ч юм уу те. Байгалыг тэтгэдэг, ингэдэг ч гэдэг юм уу. Ингэдэг байх нь альсвал хайлаад окторгууд хийсгдэг ч гэдэг юм уу. Ийм байх. Тэгэхээр биднэрт ийм одоо ном байна. Нөгөө талд нь олон улсын туршлага байна. Тэгвэл бид нар 100 жилээр ингэж олон газарт ингэж оршиж авахаар чандралж болох юм биш үү? Энэ тал руугаа төр өөрөө зөвхөн Улаанбаатарын асуудлыг бид нар яриад байгаа хгүй энд амьдарч байгаа учраас. Тэгээд 30 секунд. Тэгэхээр энэ өөрөө ганцхан Улаанбаатарын асуудал биш байгаа. Монгол орон даяарх асуудал байгаа. Тийм учраас энэ өөрөө гарцаагүй төрийн шийдэл хэрэгтэй. Дэрэгдийн одоо олон санал хэлцүүлэг энэ мэд та бүгдийн санаачилж байгаа хэлцүүлэг хэрэгтэй. Эндээс бид нэр зөвөг олж аваад цаашид нэг мөр шийдэх хэрэгтэй л гэж хэлэх гээд. За баярлалаа. Нэмж болох уу? Болно. Одоо гинтгэн дундаар нарж байгаа. Ийм байна. Одоо бид нар суугаад орчин үед л олон улсын хандлага ийм байна. Бид одоо газраа зөв зохистой ашиглах хэрэгтэй. Тэрний дагуу одоо нүүлгэн шилжүүлэлт хийж ийн гэдэг ингээд ярихаар нийт ард иргэд бол ус гайхаж магадгүй. Юун гинтгэн шарилыг одоо хуж гаргаад дахиж өөр газар хөдөөлүүлэх гээд байна гэдэг гинтгэн гайхаж магадгүй. Гэтэл энэ бол гинт одоо би орчин үед хийгээд байгаа юм зүйл биш ээ. Нүүдэлчдийн монголчуудын оршуулгын зан үйл нэг ялангуяа нүүдэлчдийн оршуулгын зан үйл харьцангуй удаан хадгалагддаг юм. Нийгмийн өөрчлөлт шинжилттэй үед болж харвал харьцангуй удаан бат бөх хадгалагддаг. Зан үйл нэг бол энэ оршуулгын зан үйл. Тэгэхээр энэ Монголын оршуулгын боёны зан үлийн холбоо Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхим, гурван байгууллага хамтраад монголчуудын оршуулгын заавал уламжлал орчин үеийн чиг хандлага одоо ирээдүйд яах юм бэ гэдэг. Энэ чиглэлээр нийтдээ 7 удаагийн эрдэм шийдвэрийн хурлыг хийсэн байна. Өнөө хүртэл 2018 оноос хойш. За ингээд 7 удаагийн хурлын материалыг ном болгож хэвлүүлж байна. Одоо цоврал байдлаар. За эндээс харахад энэ нүүдэлчд бол энэ шарилыг шилжүүлдэг нь цоо шин зүйл биш. Уламжлалын нэг хэсэг. Одоо жишээлбэл Төмдийн Алтан хаан гэдэг харгуун сайн мэдэх баг.
Төмдөө Алтан хааныг бол анх газар даршуулад дараа нь бол шарилыг уудлан гаргаад хайлаад тэрийгэ сурганд залаад хөх орлон гэж байгаа. Тэр нь л одоогийн хөх хотод залсан байх жишээ. За бүр орчин үеийн жишээ гэвэл энэ Монголоор тухайн одоо төр засгийн шийдвэрээр 1954 онд нөгөө Бунхан тендэр гэдээ байлаа шүү дээ. Сквадрын талбайд. Бунхан тендэрийг байгуулад Алтан үлгэд байсан сквадрын шарилыг чоолсон гой шарилтай хамт Бунхан тендерт байрлуулсан. Энэ саяхан хүртэл байлаа шүү 2006 он хүртэл. Эргээд төр засгийн шийдвэрээр буцаагаад. За бас одоо даавгаас амьддаг охин Хатанбаатар Магсаржив. Магсаржив одоо цэргийн зүтгэлтэй хүн. Анх бол нутагт нь тэр дунд хайлантай уулын өвөрт нутаглуулсан. За мөн л одоо төр засгийн шийдвэрээр Булган аймгийн төвд даавгын санаж байгаа бол одоо Бунхан тендер байж байгаа. Өөрийн цоо шин зүйл биш ээ гэдгийг яг нийт ард иргэдэд ойлгуулах үүднээс нэмэлт юм тайлбар хийж байгаа. Тэгээ бом төшөөг захирал юу л да одоо танаа Улаанбаатар буюу чинь бол чандралах бол үйлчлэгийг бол голчлоо хийдэг гэж би ойлгосон. Тэгэхээр одоо ер нь сүүлийн үед иргэд энэ өөд болоочоо чандралах нь ер нь хэр одоо тоо хэмжээний төсөнд нэмэгдэж байгаа бол те одоо нэг байгаль орчин гэдэгтэй холбогдоод ч юм уу те та нарт бас тийм нарийн тоо байдаг уу ер нь газарт оршоох нь бол нэг өдөр ингээд бас байхгүй болчихгүй байх л та. Гэтэ ер нь жилээс жилд бол би чандралах нь илүү бас өсөж байгаа болов уу гэж хараад байгаа шүү дээ. Яг гоо газар талбайны хувьд бол одоо Монгол улс том газар нутагтай гэдэг. Гэтэл яг Улаанбаатарын хувьд бол жижигэн шүү дээ. Тэг ингээд оршуулгаар ингээд хилээд иж болохгүй. Манай Улаанбаатар буян компани 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо 20 орчим жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ дандаа чандралах үйл ажиллагаа явуулдаг. Хотын баруун зүүн талд. За нийт 800 та. За энэ үйлчлэгээ чандралах үйлчлэгээ Монгол улсад орж ирээгүй байсан болвол нийт 60 орчим га оролцоо шүү дээ. Тэгээ 60 орчим гааг одоо оршуулгад одоо ингээд хилээд томрох одоо боломжтой байсан. Тэрийг одоо бид нэр хязгаарласнараа одоо яа дээрээ тийм боломж бий болгосноор бид нар бас баяртай байдаг. За мөнгө төдий хэмжээний одоо мод чулууг одоо оршуулгад хэрэглэхээс ингээд одоо зайлсхийсэн байдаг. Сая лам багшд манай хэлж байна. Ер нь бол чандралчих юм бол одоо 4 мах бод руу ингээд хуургаж болж байна. Тэр уул усанд нь өргөж болж байна. Өөр газар нутаг усанд нь аваачиж болж байна. Боломжууд нэгдэж байгаа. Тэгээ ингээд чандралчаар жижигхэн хэмжээний юм болохоор тэр юм газар торшосноос илүү бага зай талбайг одоо ашиглаж байна. Бараг ашиглахгүй ч хийж болж байна. Дараагийн асуултан дээр нь болохоор ер нь бол жилээс жилд одоо чандралахын тоо хэмжээ буурч байна. Монгол улсын хэмжээнд. За сайн мөхцөө захирал хэлсэн дэлхий дээр бол Европ болон Америкийн орнууд ойролцоогоор нийт хүн амын 60 орчим хувийг за 50-аас 60 орчим хувийг ингэ чандралж байна. За Япон, Солонгос одоо газар нутаг багтай улсууд бол ойролцоогоор 98, 99 одоо хүртэлх хувийг нь бол чандралж байна. Ихэнх нь чандралж байна. Газар төрөөс оршуулахгүй шүү дээ. Тэгээ бид нар бол цааштай бол одоо энэ олон улсын жишгээ дагаад одоо чандралхаа одоо ингээд төр засгаасаа дэмжиж ингээд цааш явуулах нь зөв юм а гэж хувь нь юу вэ? Харж байгаа. Бид хөдөлмөр эрхэлж цалин бодогдох бүрд цалингаас дараах 2 төрлийн албан журмын судалгыг төлдөг. Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлд 11.5%, хувь хүний орлогын албан татвар 10%, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нь ирээдүйд орчирч болох эрсдлээс сэргийлэх улсад хадгалуулж хуримтлуулж байгаа мөнгө гэж ойлгож олно. Эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн 11.5% гэдэгт тэтгэврийн даатгал 8.5%, тэтгэмжийн зардал 1.8%, эрүүл мэндийн даатгал 2%, ажилгүйдлийн даатгал 1.2% гэсэн 4 даатгалын нийлбэр юм а. За энэ нь ирээдүйд үр шимийг нь хүртэх ёстой мөнгө. Даатгуулагч иргэн нас барлаа гэхэд тэтгэвэр нь өвлөгддөг. Мөн даатгуулагч нас барсан тохиолдолд ар гэрт нь олгох тэтгэмж буюу оршуулгын зардалд 2-оос 3.5 сая төгрөг байгаа нь оршуулгын зардлынхаа хаанч хүрэхгүй байгаа юм а. За ирээдүйд үр шимийг нь хүртэнэ гэж бидний төлдөг эрүүл мэнд нийгмийн даатгал үр шим гэхээсээ илүүтэйгээр үргүй зардал болоод байгааг зөвхөн оршуулгын зардлын дүн харуулж байна. Одоо би та нартай нэг сэдвээр энийг би нөгөө яг ярихгүй бол сүүлдээ мартаад хэлцүүлэх дуусах гээд байна. Энэ юу гэхээр оршуулгын зардал буюу даатгал. Хаалтан дотор би даатгал гэж хэлчихье. Нэг юм жишээ байгаа. За монголчууд арай юм болоогүй. Энэ саяхан нэг энтгэгт болсон үйл явдал. Энэ хижээл насны төрсөн их чинь өнгөрцөн байлээ. Тэгээ хичээхэд зөгцийг үүрж яваад банкн дээр өтсөн.
Гэтэ яасан бэ гэхэлэр дэдвэрийг авах байсан байл л ихчихээ. Тэгээд нөгөөх нь болохоор ингээд нотлох баримт байхгүй. Танаа ихч одоо чиний ихч мөнч гэдэг юм эсвэл өнгөрсөн гэдэг хин нотлох ингээд. Тэнгүүд нь хашир ихчээгээ оршуулах мөнгө байхгүй учраас ихчээгээ зогцыг одоо ингээд энэ шуудаан тэгээд тухайн тэр банкн дээр очиод та нар одоо итгэж гин нөгөөд ингээд энэ энтхийн банкнд телевизээр яваад сайт матер гарсан. За энэ яг 1.4 тэрбум хүнтэй газар л болсон үйл явдал та тий. Энэ олон дотроо зөндөөлийн болдог баг. За одоо жишээ нь ингээд энэ оршуулгын зардал байхгүй учраас аавынхаа зохицыг нь 2 жил гэртээ хадгалсан гэдэг энэ Японоос энэ телевизээр их гарч ирсэн. Би нэг санаж байна. Би юу гэж хэлж гэхээр амны билээс аштын билег. Одоогондоо Монголд ийм алга. Гэхдээ яг өнөөдөр нэг нүгөө яри би тавтай. Амьдрал нь хэцүү, эмзэг бүлгийн. Өөд болсон үнэ ингээд яг оршуулж чадахгүй тийм оршуулах байдлаа өнөө маргаашаа хоолыг яа гэсэн хүмүүс маш олон байна. Тэгэхээр би ямар санаа дэвшүүлээд байна гэхлээр ер нь заавал эмзэг бүлэг гэхгүй тэр хүн энэ улсад ажиллаж амьдарч байгаа бол энэ чинь маш олон төрлийн татвар төлж штэ. Хүн амын орлогын албан татвар, нөөт одоо тий одоо юу гэдэг нь 5 6 татвар төлж штэ. Тий. Тэгэхэд тэр татвар дотор нь хизээ нэгэн цаг та энэ хороогоос явах юм чинь таны оршуулга бид нар эртнээс энэ зардлыг чинь багаар ингээд цуглуулж яа. Та магадгүй маргааш эсвэл ингээд 70 80 идэж байдیں۔ Ингээд та өөд болно. Гэтэ та юунд санаа зовхгүйгээр таны ард улж арга гэрийнхэн ч гэсэн одоо ингээд толгоогоо өвдөхгүйгээр та нөгөө эрсэц очино оршуулгын бүх зардал чинь таны өнгөрсөн хугацаанд ингээд цугласан байгаамаа гэдэг нэг ийм формат байж болох уу? Би даатгал гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Хоримтлал талаас нь ярьж байгаа. Та тав зүгээр энэ дээр ямар бодолтой байдیں۔ Би яагаад энэ асууж байна гэхээр одоо та хоёр чинь одоо бомб шиг мөхцөөр одоо та хоёр ингээд яг юм орших үйлчлэгээ хариуцсан одоо ингээд аж ахуйн нэгж удирдах чинь мөнгөгүй хүн хандаж болно шүү. Байгаал 5 сая. Гэхдээ бид нар 10 сая төгрөнд одоо ингээд яг тэр одоо юмд нь бүтэн үйлчлэгээ авмаар байна. Бид нар дараа мөнгөний нөгөө гэрээ хийгээд одоо лизинг хий одоо зээл тавьж гэдэг юм уу. Эсвэл оронд нь бартер өөр үйлчлэгээ үзүүлж гэдэг юм уу. Эсвэл үнэхээр л одоо 2 сая төгрөг л байна. Улсаас 2 сая төгрөг л байна. Өөр арга алга. Та нар Монгол хүн юм бол одоо арайж энэ хүнийг одоо гадаа ингээд тавиад нохоо шуунд өчгүй л үүдээ гэсэн нэг тийм гарч болно шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ? Та надад нэг гарц гаргалгаа хэлээч. Арай нэг ухаалаг шийдэл рүү явж болох уу гэж байна. Манай компанийн хувьд бол таны яг ярьсанчлан тийм жишээнүүд зөндөө тулгарч ирсэн. За ер нь бол бид нар асрамжийн төвтэй бас хамтарч ажилладаг. За тэгээд сайн дээр үүсэж байгаа бас кейс дээр олон улсын жишээг л одоо бид чинь нэг талдаа уламжлалтайгаа ослуулад ингээд аваад явж байгаа шүү дээ. Ямар бас жишг байдаг вэ гэхээр урьдчилан цахилга гэдэг ойлголт байдаг. За тэр нь юу гэхээр яг нөгөө таны хэлсэн төрхөн үнэн бол өхөн үнэн гэдэгтэй ялгаа байхгүй. Өнгөрөх байгаа бол өхөн өөрөө урьдчилаад өөрийнхөө оршуулгын үйлчилгээнийхээ сонголтыг хийгээд урьдчилгаа зардлаа төлсөн. Одоо ийм шинүүд бол манад бол одоо бараг 20 гаруй байна. Муу ярилж байгаа юм биш үү? Муу ярилж байгаа юм биш. Тухайн хүн өөрөө ямар бие машинаар үйлчилгээ авах юм, ямар үйлчилгээгээ сонгох юм те хаана намайг нутаглуулах юм гэдгийг манаа дээр хурж ирээд урьдчилсан захиалга хийгээд сонголтоо хийгээд үйлчилгээнийхээ тухайсан хувийг төлөөд ингээд гэрээгээ явчихдаг. За өнгөрсний ардаар яг тэр тухайн бурхан болоочийн өөрийнх нь одоо хүссэн үйлчилгээ сонгосон бүх юмнуудыг үйлчилгээнүүдийг үзүүлээд ингэ явж байгаа тохиолдлуудад одоо бараг 20 бараг 5 6 ийм захиалга бол манай дээр байж байгаа. Олон улс ч юм бол бигдэн штэ. Эхнэр нөхрөөрөө хүртэл чулуун дээр нь нөхөр нь өнгөрцөн байлаа гэхэд нэр нь байж хаад эхнэрийнх нь жишээл хоосон нэр нь байж байгаа жишээ байдаг тийм. Тэгэхээр ер нь бол энэ нэг талдаа яг муу яр гэж одоо монголчууд бол үзэх бах. А гэхдээ нөгөө талдаа яг бид нар дээр ирж байгаа энэ комент ар гэрийнх нөхцөлт болохоор юу гэдэг вэ гэхээр ар гэрийнхэн юу хүсдэг вэ гэхээр бурхан болоочтой хамгийн дээд зэрэглэлийн хүндэтгэлийг л үзүүлэхийг хүсдэг. Тэгэхээр энэ хүндэтгэл нь өөрөө тухайн хүн өөрөө төрөлөө сонгочлоо шүү дээ. Энэ сонголтоо хийсэн байж хахад бол хүслийн зүгэлжлээ тий хамгийн сайхан одоо хүндэтгэлээ үзүүлчлээ гэдэг энэ ар гэрээ бол сэтгэл амарчих ийм нэг халхан болж өгдөг. За тухайлсан явдгийн нин ядуу гэдэг юм уу яг энэ онцгой нөхцөлтэй ийм ар гэрийнхний хувьд бол мэдээж бид бүхэн харилцаж ярилцаж одоо жил тутамдаа бол бараг нэг 150-аас бараг 180 сая төгрөгийн ийм үйлчилгээнүүд үзүүлсэн судалгаанууд ч бас байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа асрамжийн газруудтай бас хамтраад ийм ажлууд хийгддэг. Ингээд олон шат ажлууд байна. Тийм. Би яг манай гандагчлалын хэд дээр бас янз янзын олон зүйл хөсөлтүүд ирдэг. Тэгээ одоогоос 6 жилийн өмнө юм байна. 19-20 оны үед Цонгны хайрхан дүүргийн дугаар хорооны нэг иргэн ганцаараа амьдарч жагаад бурхан болсон. Тэгээд өнгөрсний мдэгөө 12 тонсон. Тэгээд тэрний дараа дахиад
хэн нутаглуулах уу, яах уу гэдэг ийм асуудал гарсан. Тэгээ яг тухайн цаг үед бол сонгоны хайрхан дүүргийн засаг дарганы хамт газар дугаар хорооны нийгмийн ажилтнууд нийлээд тэгээ дээр нь гамнагчлалын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Ингээд одоо нутаглуулах, оршуулах зан үйлийг үйлдсэн. Энд чинь өөрөө биднэрт хол байгаа зүйл биш гэж хэлэх гээд байгаа. Нэг үгээр хэлбэл таны саяны ярьсан жишээ яг л одоо хамар дор байх. Ер нь уучраад явж байгаа. Зүгээр нийгэмд гардаггүй гэдэг зүйл биш шүү дээ. Хэл мэдээл онцлоогүй гэдгээр л байгаа. Тийм учраас таны энэ хүндэж байгаа асуудлыг бол би бас их зөвтэй гэж бодож байна. Тэгэхээр энийг нөгөөд ямар үед ямар хүнд тэр тусламжийг үзүүлэх үү гэдэг бас өшөө нарийсах ёстой асуудал. Нөгөө талдаа бол бид нар нөгөө ерөнхийдөө нөгөө ном руугаа л ойртох хэрэгтэй байна. Бид нар нөгөө номоор хоосорсон учраас ийм зүйлүүдэд их эмзэгэлдэг тий. Энэ үнэн бохгүй ертөнцийн үнэн. Хорвоогийн жам ёсны асуудал. Түүнээс тэнд одоо нөгөө сайн мөнхцэй захирал хэллээ л дээ. Тэр нөгөө энэ дэр ингээд хүмүүс эвгүй муу ёрч гэдэг юм ингээ буруу ойлгож магадгүй гэж. Яг тийм. Гэтэ эн чинь өөрөө бид нар жоох ингээ нөгөө ухамсар тал руугаа хандаад эхлэх юм болвол нийтээрээ энэ өөрөө ертөнцийн үнэн юм байна. Үнтэй нүүр тулах хэрэгтэй шүү дээ. Тэгжиж бид нар давн нэрнэ. Тэгэхээр төрхөн үнэн, тэгээд өтөлдөг, өвддөг, үхдэг эн чинь ертөнцийн 470 гэдэг. Тэгээд энэ дотор бол зовлонч байна, жаргалч байна гэдэг 4 үнний асуудал байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө бид нар номтойгоо ойртоод ингээд эхлэх юм бол бид нар энэ зөв альва ертөнцийн зовлонгч төр, жаргалагч төр одоо юу гэдэг уужуухан хүлээж авах юм ард иргэд болно гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг тийм улс талдаач тэр хэрэгтэй иргэн улс өөрөө бас иргэдийг хамгаалдаг ийм улс болоход иргэдийн өөрснийх нь одоо ухамсар, ойлголт, юмд зөв хандах, хэлбэр биш агуулгыг хардаг. Энэ өөрөө чухал. Түрүү таваас нэг асуусан нөгөө хүн өнгөрөхөд хөшөө чулуун ч гэсэн олдохгүй байна гэдэг. Яг нөгөө талаасаа ном талаасаа honestly яг чин үнийг хэлэх юм бол тэнд ерэн чулуу хайх ч хэрэггүй. Ер нь өнгөрснөөс дараах асуудал бол тухайн үлдэж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн асуудал байгаа. Тийм. Тэр өнгөрсөн ганц ихт бол ямар ч хамаагүй. Тийм. Тэр хүнийг харин амьд сүрэн байхад нь зүв байхад нь хань болох, зүв байхад нь туслах, тийм. Ухамсараа улам их хөгжүүлгээд л бид нар нэг нэгэндээ хань болох хэрэгтэй. Өнгөрсний дараа үлдэж байгаа зан үйл бүгдээрээ зөвөр үлдсэн хүмүүсийн л сэтгэл зүй баггүй юу. Тэгээ энийг үнэн хүлээж авах хэрэгтэй. Яг номд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол Бурхны ном үзнэ гэдэг чинь юу гэдг вэ гэхээр манай өвгөн багш нар хүүхдтэй байхад хэлдэг байсан. Ном үзнэ гэдэг чинь үхэхэд бэлдэж байгаамаа. Уучлаарай би 12 настай хүүхэд шүү дээ. Тэр 80 гарцсан өвгөн л надад тийч хэлж байгаа. Тухайн үед сонир санагдаж байсан. Одоо ойлгож байна. Энэ ертөнцийн үннийг хүүхдтэй хаас нь монголчууд ингэ суулгаж өгдөг байсан байхгүй. Тийм учраас зовлонд хаттай бэрхшээл ирэхэд тийм ээ. Зовлон гэдэг нь хүүхдэд ямар ч одоо бэрхшээл ирж болно тийм ойлсон. Энэ бүхэнд тэр хүүхэд хаттай байж амьдралыг зовлон давж туулах, жаргалд одоо бас дааж тэрийг ингэж хүлээж авч сурах. Энийг бид нар суулгах хэрэгтэй. Тэгэхээр нийгмээр энэ тал руу яваасаа тэр энэ багш нарын хийж идэг энэ олон ажлыг сонсоосоо. Игчийн арга ясыг банкнд авчирч хүн суртлыг эсэргүүцжээ. Энэтхэгийн Одиша мужийн Ганжам дүүрэгт нэгэн иргэн нас орсон игчийнхаа хадгаламжийг авахын тулд арга баран игчийнхаа арга ясыг банкнд зөөж авчирсан хачирхалтай хэрэг гарчээ. Ганжатгаар гэхээр төрсөн игчигээ нас барсны дараа банкны дансанд мөнгийг нь авах гэсэн боловч банкны зүгээс нас барсныг гэрчлэх албан ёсны бичиг баримтыг шаардсан байна. Тэрээр нас барсны гэрчлэгийг авахар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хэдэн сарын турш хандсан ч хүн суртал бичиг баримтын маргаанаас болж гэрчлэгийг нь гаргаж өгөөгүй байна. Зөвхрөнгөө барсээр эцэст нь игчигээ оршуулсан газраас үлдэгдлийг нь ухан гаргаж шууд анхийн банкны салбарт авчирчээ. Тэрээр банкны ажилтнуудын өмнө арга ясыг гаргаж ирээд игчигээ үнэхээр нас барсан гэдгийг нүдээр үзхийг шаардсан байна. Энэхүү үйл явдал нь энэтхэгийн төрийн байгууллагуудын хүн суртал ядуу иргэдэд тулгардаг бэрхшээлийг илчилсэн тод жишээ болж нийгэмд ихээхэн шүүмжлэлт агуулад байна. Одоогоор орон нутгийн цагдаагийн байгууллага тухайн иргэнийг саатуулан шалгаж эхэлжээ. Монголын боны зан үйлийн холбооны үйл ажиллагааны нэг гол чиглэл нь нийгмийг соён гээгэрүүлэх. За энэ ч утгаараа түрүү хэлсэн нөгөө судалгаа. Тэгвэл соён гээгэрүүлнэ гэдэг нь бид зүгээр ямар нэгэн зан үйлийг сурчлаад ч юм уу ямар нэгэн эзэмд баригдахгүй шинжилгээний үндэстэй судалгааны үр дүнг олон нийтэд таниулах.
ийм чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ саяны энэ үйлчлэгээ үзүүлж байгаа одоо Монгол буйны зам үеийн холбоо дотоодын арга бараа аж ахуйн нэгжүүдийг оршуулгын үйлчлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арга бараа аж ахуйн нэгжүүдийг нэгтгсэн, өөртөө нэгтгсэн олон улсын оршуулгын холбооны албан ёсны гишүүн байгуулга. Энэ чиглэлээр олон улсад юу болж байна, олон улсын чиг хандлага ямар байна, энийг нийт гишүүдэд мэдээлнэ, дээр нь нийт төмөн олонд мэдээлнэ. Энэ дандаа шинжилгээ ухааны үндэстэй мэдээллүүдийг түгээнэ. Өөрөөр хэлбэл аливаа асуудал мухар сүсгээр биш, шинжилгээ ухааны үндэстэй судалгаатай хандах, нийтийг тэр чиглэл рүү уриалгах ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо жишээлбэл энэ судалгаанаас харахад одоо саяны оршуулга дээр асуудал үүсжсэн энэ түүхийн бүхний туршид байсан. За жишээ нь 20 дугаар зуунд энэ асуудлыг бол Улаанбаатар хотын захиргаа одоо нэр нь үл мэдэгдэх гэж байгаа. Тэгээ хэн нь үл мэдэгдэх гэж байгаа. Эсвэл одоо амжиргааны баталгаажих доод төвшнгөөс доогуур ийм өрхөдөг бол хотын захиргаа мөнгө гаргаад тусгайлын ясчин гэдэг бүр хүрээний ясчин гэдэг нэр томьёо байна. Энэ бол албан ёсны ажил. Хүрээний ясчин бол тухайн үед нэг 5 юу байсан баха 5 лам байсан баха. Архивын баримтаараа 5 лам хотын захиргаанаас тэр ясчин өгөөд ясчин бол тэр хэн нүл мэдэгдэх юм уу эсвэл ядуу зүйтэй хүмүүсийг хариуцж оршуулдаг. Энэ бүр ясчин гэдэг юм. Ажлын байр байсан байж байсан. Тусгай. Хүрээний орчмын 15 газар гэж. Тэрэнд одоогийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цөм хэсэг. Би танаас асууж байгаа нөгөө хүн амьд байхдаа тэ өөрийнхөө оршуулах зардлыг баг багаар нь бэлдэж явах хэрэгтэй юм биш үү л гэж яриад байгаа. Тэрийг төр засгаач юм улсаас ингээд тэр нь бас ингээд тэр чинь заавал улсаач биш хоёрч бас байж болно шүү дээ. Даатгалын чинь олон компани байна шүү дээ. Тэгээ олон улсын жишээг нэвтрүүлэх бол бид нар энэ манай даатгалын компаниуд нэг юм шинэ үйлчлэгээ бий болгочвол чинь баг багаар сар сард ингээд хөрөмтлүүлж байгаа учраас тухайн иргэн дээж цагуугийн хувьд асуудалгүй. Тэгээ үлдэж байгаа хүмүүстэй ч гэсэн цагуугийн асуудалгүй. Тэгээ нэгэнт монголчуудын бодлоор бол энэ чинь талигаач хөдөөлүүлээд тэр хүмүүс хамгийн сайхан сэтгэлтэй үлдмээр. За бид нэг сайхан хөдөөлүүлсэн шүү гэдэг. Тэр чинь эргээд нэг үлдэж байгаа хүмүүс дараа амьдрж байгаа учраас тэр амьдрал сайхан байх энэ үндэс болж өгч чадах. За. Бомб шиг цэцгэл юу гэж бодож байна? За миний хувьд бол олон улсын жишгээ дагаад бас нөгөө олон улс чинь нөгөө хувийн байгууллагууд амь насны даатгал гэдэг даатгалууд байна. Тэгээд олон төрлийн үйлчлэгнүүд байгаад байдаг. Тэрнтэй адилаар бас энэ даатгалыг бас хөгжүүлэх зүгээр юм болоо гэж ер нь харж байгаа. Тэгээд дээрээс нь бас энэ манай Монгол улс төр хийж байгаа нийгмийн даатгалын үйлчлэгийг бас ингээд бас дистаратай одоо хөдөлмөрийн үйлсийн хэмжээ өсгөхөөр ингээд дагаад өсөддөг шиг ингээд өсгөж явах нь бол зөв бахаа гэж тэр харж байна. Тэгээд энэ хоёр системийг л хөгжүүлж ижил одоо бид нар өмнө гарсан алдаа дутагдлаа залруулах ирээдүйд бид нар одоо үр хөвгтгүү байлаа гэхэд одоо миний ажил үйлчлэгийг одоо тий төр маань хийчих тэр хувийн даатгалын компани хийчих боломжтой тэр систем рүү л цаашаа бид нэр олон улсын жишгийн дагуул явсан дээр баг гэж харж байна. За шийдвэр мэргэжлийн таниас нэг өөр асуулт бэлдсэн байгаа. Энэ юу гэхээр нийслэл хотод яг бүр нийслэл хотын бүр төвд одоо заримдаа энэ АЦ гэж ярьдаг штэ тэнд ингээд гадны иргэдийн юм шарилуд байна. Одоо яг энэ хилийн цэргээс жоохон цаашаа яваад энэ Орос иргэдийн оршуулгын газар байна. Тэгээд элчин сайдын яамд нь өөртөө ингээд нэг жилдээ нэг очиод ингээд нэг энийг нэг угаа цэвэрлдэг хог энтрийн түүдийг юм байх шиг байна. За энэ хойшоо дам даржаад Япон зэргийн оршуулга байгаа. За тэрч байтугай би өөрөө л ингэж яриад байгаа боловч Улаанбаяраа ингээд яг тооны хувьд цөөн боловч ингээд цөм ингээд яг энэ нийслэл дотор ингээд тийм жижигхэн оршуулгын газар байдаг шиг гэдэг байгаа байхгүй. Бүр одоо хэдүүлээ ингээд 21 аймаг руу явах юм бол түрүүн та бид ярьж илэн баруун тишээ Казак хэрэгтэй оршуулга хүртэл байгаа. Зөвхөн баян үлгээсээ ингээд бүр гараад халиад ингээд хөрш ховд руугаа ингээд орчихсон. Малын бэлчээр дээр хүртэл ингээд чулуун ороо ингээд барьсан. Тэгээ одоо энэ Казак хэрэгч өөртөө ингээд бас би Казак гэж байгаа нь үндэсний орн юм яриаггүй шүү. Зүгээр яг ингээд барахаараа шашиндаа ч юм уу байдаг юм уу ингээд маш том ингээд нэг тийм байгууламжийн мечет маягийн ингээд бариад идэг. Энэ нэргээд бас нэг хоорондын нөгөө малчин ард иргэдийн бэлчээр гэдэг юм бас нөгөө нутаг юуны бас нэг өмчм бас нэг маргаанд тавиад тах шиг байна л да. Нөгөө талд бас нийслэл хотод маань бас ингээд нэг ийм байх нь хэр зохимжтой байд юм бол бас энийг бас нэг шийдэд нэг ухаалаг талаас нь жижигхэн цэцэл хөрөөлөн байгуулд юм уу эсвэл арай өөр нэг жижигхэн суврах ч юм уу те бас нэг арай өөр юм байж болох уу? Ер нь бол яг таны хэлдэг бол үнэ. Одоо нэг хилийн цэргийн удирдах газрын ардталт энэ Орос цэргийн оршуулга гэдэг байгаа. Мөн бас Япон зэрэг оршуулгын газар яг манай Улаанбаатар хот дотор одоо ийм л хоёр оршуулгын газар байгаа. Бид нар бол саяхан энэ Оросын холбооны улсын элчин сайдын яамаар дамжуулаад энэ Оросын холбооны улсын Монголд амьдарч байгаа иргэдийн холбоо гэж байдаг.
бид нар бас тэрний төлөвлөлүүдийг хүлээж авч уулзсан. Ер нь уулзалтын зорилго юу байсан бэ гэхээр нэгдүгээр тийм оршуулгыг зөөж хилжүүлэх тал дээр бас бид нар ярилцсан. Зөв шүү дээ тийм. Нэг хоёрд бол ер нь гадна талбайг бүр ингээд гоё цэцэрлэг түрээлэн болгох одоо зөөж хилжүүлэх боломжгүй гэдэг юм яригдвал бүр одоо цэцэрлэг түрээлэн болгох тал дээр бид нар бас санал солилцоод ингээд явж байна. Одоо утгагүй бас холбооноос биднэрт нэг хариу ирэх байх. Элчин сайдын яамтайгаа бас яриад элчин сайдтайгаа яриад бас ингээд нэг нааштай хариу өгөө гэдэг юм бол яригдаад ингээд явж байгаа. Нэг хоёрт бол ер нь бол юу яригдж байгаа гэхээр бид нар бол одоо нөгөө түрүү танд хэлсэн шиг энэ зөвшөөрлөг газар оршуулсан шатыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа бид нар бас энэ Япон цэргийн оршуулгын газар бас бид нар зөөж шилжүүлэх талаар бас бодож байна. Гэхдээ бол бид нар элчин сайдын яамд бол аль биесээр бол хандаагүй байна. Элчин сайдын яамдууд бас нэг бодож байгаа байхаа гэж бодож байна. Яагаад ингэж хийж байна гэхээр энэ талаар бол бас яригдсан юмнууд бас байдаг. За. Тэгээ энэ бол яг нь анханасаа ингээд байгаад их олон жил болсон болохоор заавал нөх элчин сайдын тухайн одоо иргэдийн читэм төлөвлөж байгаа элчин сайд яамдуудтай нэрж тохиролцож бас гэж хөдөлгөх асуудал байх. Чандарлан оршуулах талаар одоо мэдээлэл гэхэр чинь одоо надад бол байхгүй. Гэхдээ би өөрөө харах хоноор бол чандралсан дээр тийм ээ. Тий одоо тэгэл өргөж барьдаг тэр үнс байдаг юм гэсэн. Тэгээд тэр яахгүй бол одоо эн чинь монголоор дөрөв энэ газар ажил хатгалсан оршуулгын ажил болохгүй л байгаа юм шиг санагддаг шүү дээ. Газрыг одоо цээрэлдэг байсан шүү дээ. Тэгээ одоо энийг бол нүүлгээд одоо тэг нэг тийш нь болгосон дээр гэлээ. Одоо готтой одоо энэ хойшоогоо тий хойшоогоо хэлвэл одоо эн чинь их том газар гэлээ шүү дээ. Бас нэг сэдв байна. За энэ яг оршуулгын энэ оршоох одоо энэ төрлийн үйл ажиллагааг яг одоо их салбарыг гэдэг юм уу те хариуцсан тагнасан хууль гэж би олж харсангүй. Баахан журмууд л байна. За баахан гэжтэй нэг ганц хоёрхан журмал байна. За тэгээд би юу гэж асуух гээд байна гэхэлэр оршоох төрлийн энэ үйл ажиллагаа би бизнес шилжүүлэх энэ алдаа хэцүү байгаа. Энэ бол бизнесд аяг хэцүү. За үйл ажиллагаа гэж явуулъя яриг нэршээ хэдүүлээ. Тэгэхээр энийг явуулахад тусгай зөвшөөрлөг нэгт байд юм уу? Би асууж байгаа нэг тусгай зөвшөөрлөг байд юм уу? За ямар байгууллага яг ийм үйл ажиллагаа явуулах эрхтэй ер нь байдгийг. Би одоо жоо хар угаар хэлчихэ л та. Одоо ингээд 100 айл руу явахаар ингээд тэр барилгын материалын гадаа ингээд картон заасан дээр би чадна гэж бүх төрлийн одоо сан угсралт барилгын бүхэл төрлийн л одоо энэ засвар хүсэлгээд хүмүүс байна. Гэтэл энэ салбар маань өөрөө явсаар би чадна гэдэг дээр очивол энэ маш би буруу чиг хандлага очно гэж бодож байна. Манай Улаанбаатар хотын зөрчил ажлын албанаас оршуулгын хуультай болъё, бас дүрм журмтай болъё гэд санаачлаад бас сүүлийн 4-5 жил ингээд нөгөө хуулийнч боловсруулаад дүрм журмынч боловсруулаад ингээд явж исэн. 2024 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор энэ оршуулгын үйлчилгээг журмалсан, журам баталсан, одоо аль биесны журамтай болцсон. Оршуулгын компаниуд маань үйл ажиллагаагаа явуулж байгаа. 24 онд баталсан журмынхаа хэрэгжилтийг бас шалгаж үүсэж чинь тухайн одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүдэд бас тухайн журмаа хэрэгжүүлж өгнө үү гэдэг дээр бас шалгалт орж тийм ээ зөвлөн туслах чиглэлээр ингэж явсан. Энэ шалгалтын үр дүнг бас нийслэлийн засаг даргын зөвлөлийн урал болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урал дээр танилцуулагдаад тухайн одоо хурлаас гарсан санал зөвлөмжийн дагуу бид нараас энэ оршуулгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нэг юм тусгай зөвшөөрөлтөй болгох уу? Эсвэл одоо тухайн компаниудтайгаа гэрээ байгуулснаар эрх олгож ийн гэж үзээ тийм ээ. Гэрээ байгуулад явах уу? Одоо ямар одоо компаниудтай гэрээ байгуулахын шаардлага нь юу байх юм? Мэдээж нэг шаардлага тавигдсан шүү дээ. Одоо таны хэлж байгаа шиг дурын нэг одоо ингээд цаан сайдн дээр бичсэн нэг шийдвэр гэдэг хүнтэй гэрээ байгуулах уу? Эсвэл яг одоо үйл ажиллагаанд тогтцсон тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой стандарт норм дүрм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компани нэгжүүдтэй гэрээ байгуулах уу? Тэгвэл тухайн компаниуд нь ямар шаардлага хангасан байх ёстой гэдэг гэрээнүүд дээр бүгднгийн тусгай сая бид нэр 4 сард
Ер нь бол энэ оршуулгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүдийг авчирч бид нэр тухайн одоо гэрээгээ танилцуулж бас санал хилцүүлгийг бас зохион байгуулсан байж байгаа. Тухайн санал одоо хилцүүлгээс гарсан саналыг бид нэр авч нэгтгэж журмандаа тусгаад одоо л ингэж гэрээгээ байгуулахад ер нь бол бэлэн болоод ингээд байж байна. Гэрээгээ байгуулснаар тухайн одоо аж ахуйн нэгжид тухайн салбарт үйл ажиллагаа явуулах эрх олгож байна гэж ойлгох. За яг нөгөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бол тусгай зөвшөөрөл гэдэг бол нөгөө одоо компани улсын бүртгэлийн гэрчлэгээ шүү дээ. Тэн дээр оршуулах үйлчилгээ гэдэг үйл ажиллагааны чиглэл дээр нь л бичүүлэхэд л болоо. Буюу ямар нэгэн тусгай зөвшөөрөл, ямар нэгэн одоо эрх олгогдсон зүйл бол байдаггүй. Өссөн хүн хийх боломжтой гэсэн үг. За тэр ч утгаараа Монгол улсын хэмжээнд 54 одоо яг энэ оршуулгын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх одоо бүртгэлтэй компаниуд байна. За энэний нэг 20-од компани нь одоо яг идэвхтэй үйл ажиллагаагаа нийслэлийн хэмжээнд явуулж байгаа ийм тоо мэдээтэй. За түрүүний нөгөө нэг яригадаад байсан энэ одоо газар тэлэлт тий. Тэгээд энэ одоо олон яг энэ үнэхээр өөрсдөө яг энэ хариуцлагыг үүрж чадах уугүй юу гэдэг олон компаниуд болоод хувь хүн этгээдүүд ингэ явж байгаа. За тэгэхээр энэ дундаас бол хин хамгийн одоо хохиролтой байдаг вэхээр ар гэрийнхэн буруу мэдээлэл дээрээс үндэслэгдээд нөгөө ар гэрийнхэн маань иргэд төөрөх тэр мэдээлэл дутамгтай байдлаасаа өөрөө хохирох асуудал үүсэж байгаа. Яагаад тохирж ийн вэ гэж зөвшөөрөлтөө гэдэг нэрийдлэр зөвшөөрлгүй оршуулгын газруудыг бас тэлж байгаа. Нөгөө л ингэр ээвэр сайхан тэр газруудад бурхан болооч нутаглуулцдаг. Эргээд тэрийг зөвшөөрлгүй оршуулгын одоо газрыг ахид нүүлгэн шилжүүлэх буюу татвар төлөгчдийн мөнгөөр ахаал энийг гаргаж байгаа. Ингээд нэг юм нөгөө талдаа энэ чинь иргэдийн хувьд маш их одоо сэтгэл зүйн айгу хүнд байдлыг үүсгэж байгаа. Нөгөө талдаа бас санхүүгийн асуудлыг үүсгэж байна. За дээрэс нь бас одоо нэмээд хэлэхэд ер нь бол энэ тусгай зөвшөөрөл бол зайлшгүй байх ёстой гэж хэлж байгаа. Энд чинь үндсэн үйл ажиллагаагаа явуулах хэм хэмжээний ёс суртахууны хувьд бэлтгэгдсэн үү, газар хэлбэрийн хувьд хариуцлагатай байгаа юугүй юу. За ингээд нөгөө оршуулгын газрыг чи ер нь бол зах замбраагүй ер нь 15-аас 20 м квадратад хаамаагүй тавьчихдаг. Гэтэл зөв менежменттэй газрын зөв зохион байгуулалттай энийг сектрлээд игнэ байранд оруулаад ингээ явсан тохиолдолд нөгөө 8 м одоо квадратыг эзлэх боломжтой. Буюу газар хэлбэрийг ахаад багасгах. За магадгүй чандарлаад явах юм бол улам бүр энийг багасгах боломжууд ч гэсэндээ байгаа гэсэн. Тэгэхээр энийг яалчгүй хууль эрх зүйн үнднээс заавалчгүй тусгаснаар энэ өөрөө зөв голдролтой орох ёстой юм байна. Нөгөө талдаа одоо саяхны нэг жишээ байна. Сая одоо өвлөрч нь одоо дөн өвлөртөө 40 градус одоо гарсан хүүтэн байлаа шүү дээ. Тэгээ одоо миний хамгийн ойрын одоо жишээлбэл нэг хүн одоо намайг одоо ийм үйл ажиллагаа явуулдаг бол мэднэ. Гэхдээ одоо алтан сав шинжээгээрээ нээлгснээрээ за тэр зүгт гаргах гэж хэлсэн. За тийм компаниар үйлчлэгээ авсан гэдэг ч байгаа. Дараа нь ирсэн гомдол нь юу байсан бэ гэдгсэн чинь дөн өвлийн хүтнээр нөгөө үйлчлэгийг авах гээд очсон чинь 2 согтуу хүн үйлчлэгийг нь одоо хийх гэж байж байгаа жишээ нь. Ямар ч нүхийн ухаач одоо тэр ёслолт бэлтгэгдсэн байдал байхгүй. Нөгөө газар нь өөрөө яг зөвшөөрөлтөө юу, зөвшөөрөлтөө юу мэдэгдэхгүй. Ингээд ирэхээр нөгөө ар гэрийнхэн чинь юу болж байгаа вэ? Нөгөө хоногтоо таарах ёстой, нөгөө зүг чигтэн таарсан байж ах ёстой гэдэг ийм итгэл үнэмшил байждаг. Гэтэл нөхцөл байдал өөрсдөө яг тэр газрыг бэлтгэх, өөрсдөө тэгээд одоо монголчууд өөрсдөө лүгээл одоо их буруугаач хийжтэй ямар одоо үлийн үрээр одоо ийм юм болчихвоо яасан ийсэн гэл ийм гомдол тээх жишээ нь. Тэгээ эн чинь өөрөө нэг талдаа ар гэрийнхэнд одоо бараг 10-аас 25 жилийн интервалтай ер нь ар гэр тохиолддог үйл явдал байхгүй. Нэг тохиолдсон үйл явдал бол тэр чигээрээ ер нь л тухайсан ар гэрийнхэнд маш одоо сайхан бол сайхнаар дурсагдана. Мухаа бол бас хүндрэлтэйгээр тусдаг. Тийм болохоор цаашд нь бол хамгийн гол хэлэх юм зөвшөөрөлгүй олон газар байгаа. Энийг иргэд өөрсдөө сайн судлаасай. Тэгээд судалсны үндсэн дээрээс энэ сонголтоо хийгээсэй л гэж хүсэж байгаа. Тийм. Гэрчлэлийг ч одоо яаж хамраад байгаа вэ? Тэр зөвсгөөч болох вэ? Тэрний шаардлага гэж ер нь юу байгаа юм? Тэргүй банкнаас тэр тэтгэвэр нь өөрөө баталгаатай юм гарч байгаа юм батлан дадлж идэг эргүүтэл байгаа шүү. Батлан даагч гэрч шалдсан. Энэ үр хөвгдүүд чинь бүгд юу ятсан байгаа шүү дээ одоо чи. Бүгд байрны зээл мэлтэй. Тэгэхээр чинь батлан даагчийг хүн олдохгүй шүү дээ. Ухаа хоосон гэж бич шүү дээ. Хэрэггүй юм байгаа юм л да тийм ээ. Тэр хүн өөрөө мэдэн шүү дээ.
Тэрнээс заавал батлан даалдаг гэдэг нь бас буруу юм. Ерөөсөө тийм юм байж болохгүй яалаа гэдэг. Батлан даалцгүй өгсөн тийм шүү дээ. Хараа нөгөө муугаар утгад яаж өрчхаар л насурж ирхаар л төлөх юу л гэдэг ч багт тий. Хууль эрх зүйн орчин дутмаг байгаа ер нь тусгаалсан хуультай байх шаардлагатай гэдэг санал нийлэх үү? Нийлж байна. За тэгээд хэд хэдэн жишээ бас ярив. За болно шүү дээ тий. Журам байгаад идэг. Түнислэн журам байгаад идэг. Тэгтэл одоо нөгөө нэг энэ таны өөрөө хэлсэнчлэн би чадна гэдэг хүмүүс авчиад Төв аймгийн нутагт очиж оршуулчихдаг. Тэгээ Төв аймгийн нутагт нийслэлийн журам үйлчлэхгүй. Тэгнь. Тэгэхээр одоо улс орондоо яриад төрөүний хүндсэн тэр нөгөө нэг казаки оршуулга гэдэг одоо орлон төлөө оршуулгын ямиг бас хуультай болох хэрэгтэй байна. Монгол улс даяараа юм хууль гэдэг юм хэрэгтэй байна. За дараагийн тусгай зөвшөөрөл яагаад хэрэгтэй вэ гэхээр зүгээр миний өөрийн бодлоор бол хүн болгоо энийг хийгээд иж болохгүй маа. Оршуулгын үйлчлэгийг хийгээл орхиод байл та. Тэгвэл дахиад нэг 70 давхар болно шүү дээ. Тусгай зөвшөөрөлтэй компани тэр одоо өмчилж авсан, эзэмшиж авсан тэр газар дээр арчил турталгаа хийгээд явъя л да. Тухайн талигачийг одоо ингээд орхих биш, хөшөөж болоог нь арчиж зүлгээд явъя л да. Тэ? Ингэх шаардлагатай байгаа даа. Олон улсын жишг уусаал тийм. Одоо тэгээд би чадны хүмүүсээ хийлгээ орохоор ингээ хаа хамаагүй оршуулга болоод энэ тань дэлгэсэн зэрэг үзүүлж байгаа шиг юм л юм байна. Тэгээ энийг дараа нь нэр нь арилчлаа гэхэд хин одоо засаж залруулах вэ? За магадгүй манай бурхны шишинд 3 жилийн дараа 4 жилийн дараа 5 жилийн дараа буцаад газар дээрээ ингээд аавыгаа ээжигээ хайртай дотны үнэ ирэх гээд очиё. Хайгаад болохгүй шүү дээ. Дөрвөн адар сүрэнгийн алдартай дуучин үнэ шишин дээр ирж байна. Гэхдээ энэ тухайн тусгай зөвшөөрөлтэй компани энэ хайлтын системтэй болъё л доо. Манад бол тийм систем байгаа. Одоо за та энэ уртар гүрэг дээр байгаа шүү таны талхаач. Энд байгаа гэдэг. Тэгээ жил болгон манайхан нэр усын нэгээ сэргээгээд ингээд сайжруулад явж байна. Тэгэхээр тусгай зөвшөөрөл бол хууль болон энэ хоёр л заавалжгүй энэ салбарт байх ёстой гэж харж байна. Одоо жишээ нь Оны зоолын холбооны дандаа л нэг чиглэл үйл ажиллагаа чиглэл ярьчиад байна л да. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэхэд төр хувийн хвшлийн хоорондын гүүр болж байгаа. Одоо түрүү хэлсэн нэг хилцүүлэг хийлээ гэдэг чинь Улаанбаатар хотын захирч ажлын алба нийт орчуулгын үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд санал авч байгаа. Тэр саналыг хэн нэгтгэж ийнэ гэвэл бид одоо холбоо нэгтгэхэд нийслэлд өргөн барьж байгаа жишээ. Тэгэхээр энэ орчуулгын үйлчлэгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл дээр нь хуультай байх ёстой гэвэл зайлшгүй хуультай байх шаардлага. Одоо манай одоогийн Монгол улсын нөхцөл байдалч тэр олон улсын жишгээ харуулж гисэн. Ийм нөхцөл байдалтай байх. За түүхээс харуул энэ зүгээр ингээд орхиод исэн юм уу бас үгүй. Жишээлбэл нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бол 1929 онд анхны дүрм гарсан. Наснаас нөхцөлтийг оршуулах тухай дүрм гэдэг 29 онд. 29 оны дүрм гаргаад Улаанбаатар хотын баруун зүүн талд тогтоосон хоёр газарт зөвхөн булж оршуулъя гэсэн. Ийм дүрм гарч ирсэн. Өөрөөр бид ямар ч гэсэн энэ асуудлыг зэгцлэх. Энэ асуудал анхаарал хандуулад байсан гэсэн. Одоо энэ дүрмээ бол бид хууль болгоод нийт Монгол улсын хэмжээнд үйлчлэх хуультай болж энэ асуудал зэгцрэх юм шийдэлтэй. За. Энэ сэдвийг хаахтар шийдэл мэрэгчлэн нөгөө юу байгаа? Энэ журамчин бол иргэдийн төлөөс хурлаас гарсан журам гэж ойлгож болох уу? Тий, яг нь ер нь бол нөгөө нийслэл хотод нөгөө дааж мөрдөх журмыг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгч дуурал хуулиар олгосон эрхийнхаа дагуу баталдаг ийм хуультай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ журмыг хууль болгож болох. Би зүгээр яг та уулзсан маань харсан чинь ер нь бол болно. Зарим улс орнууд ч оршуулгын бүрэн хуультай билээ шүү дээ. Өөрөө энэ оршуулгын гэдэг энэ бол өөрөө айгүй том салбар واخгүй. Нэг том салбар. Бид нар бол өнөөдөр нэг том салбарын тухай яриа сууж байгаа واخгүй юу. Тэгэхээр бид нөрөө техникийн хэлжинд за журамтай олчлоо. За бид нэр журмаа цаашаа өргөжүүлээд одоо бүр Монгол улсын хэмжээнд үйлчлэх эрх зүйн баримтч бол өнөөдөр хууль өгдөг. Тэгэхээр бид нар бол хуультай болоод явах нь бол зөвөө гэж би бол харж байгаа. Зөв. Журам бол зөвхөн нөгөө нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйлчлэл яваад байдаг. Тэгтэл нөгөө одоо энэ бусд оролцогч нарын маань хэлж байгаа шиг нөгөө Улаанбаатар хоттой хил залгааны Төв аймгийн сумнууд яах вэ? Бусад газар чинь хүн амьдарч л байгаа тийм ээ. 21 аймаг 9 дүүрэгт Монгол улс маань хуваагдаад явж байгаа. Мөн л адилхан хүн амьдарч байгаа. Тэнд мөн л адилхан одоо нөгөө нас орох гэдэг юм уу тийм. Энэ чинь тохиолдож л байгаа учраас
Энийг бол ер нь хуулиараа зохицуулаад явах нь зөв л гэж харж байгаа. Бид нар бас хуулийнхаа төслийг боловсруулад бас тодорхой төвшөнд бас ингээд танилцуулаад явж байгаа юм би. Цаашид бид нар энэ оршуулгын газруудыг хуультай болох юм шаардлагатай болж байгаа. За мөн зөвшөөрлөлтэй холбоотойгоор зөвшөөрлийн тухай хуулийн дээр заавал зөвшөөрөл авах гэсэн юм хуулийн зохицуултыг заавал оруулах шаардлагатай байна. За бид нар бас энэ оршуулгын тухай богино хугацааны дунд хугацааны юм мастер төлөвлөгөөтэй болох юм шаардлагатай байна. За мөн энэ оршуулгын газруудын үйл ажиллагааг болон цаашид энэ төвжирэлд нөлөөлж байгаа энэ оршуулгын чандралах мөн шарил хадгалах байруудыг энэ хотоос хоёр тишин гаргах юм төлөвлөлтүүдийг хийж байна. Энэ салбарын бол бас нэг энэ журмаа хууль болгочихъя те. За тэгээд энэ бас бус асуудлыг бол шийдээ. Ялангуяа энэ салбарт хэн дуртаар орж идэж тоглож болохгүй шүү. Энэ иргэд бас энэ иргэд буюу одоо энэ хэрэглэгчд гэж ярил л да. Эдгэрт бас ингэж үл итгэхтэй. Ер нь ингээд чинь мөнгөний бизнес юм гэсэн бас нэг тийм буруу зураг ойлголт төрүүлэх үйл гэж бодож जैन те. Таньдаг ламнуур бол ингээд ярьдаг. Тэг ингээд тэдний хооронд одоо тэр нөгөө нэг одоо тэр зацал гэх юм уу те мөнгөч гэдэг юм уу тэр одоо тэр зурхаан тэр нэг зүрх юм. Өдөр нь тэр одоо зүг чиг нь таал руу ярьлаа шүү дээ ингээд зүрдэг те ингэдэг. Тэрч байтугай энэ одоо нөгөө алтан хайрцаг нэ гэж ярьдаг те 40 соног ярьдаг те одоо яг энэ савны их тим шимж гарлаа гэдэг 40 соног дөр нь одоо ингэж буюу хурааг байд. Тэр нь хүртэл зүрхий. Тэгээд сүүл та нар санаж нэг 10 жилийн өмнө дефактаг жаргал сайхан 14 дугаар далаа ламтаа нэг уулцсан байдیں۔ Бичлэг нь одоо би энэ дээр харуулнаа. Тэгээд асууж ирсэн. Манад одоо ингэж юу алтан хайрцаг нэ 40 соног юм байдаг гэсэн чинь далаа лам гахаад ирсэн. Яг нь бид ингээд одоо нөгөө шарын улааны урсгал гэж зүрдэг л байх л да. Гэхдээ далаа лам ингэж ярьсан. Би 1970-аад он танаа уст анхудаа очиж ирсэн. Тэгэхэд бол нийгэм хаалтай байсан болооч тэр нэг тэр талаар би нэг сонсож байгаагүй. Сүүлд намайг 2000-аад 2000-аад очингууд танаахын тэгдэг болсон байсан. Тэгээ би бол тэрийг өстой мэдгүй. Манай төвдөд бол тэгж алтан хайрцаг нээн гэсэн тийм байдаггүй. 40 соногоо та нар ярьчлаа. Энэ усыг танахаас их зурж байгаа. Ер нь ингээд бас яг тэр одоо нөгөө Монгол зурхаа гэдэг юм уу танаа одоо яг зүг чиг яриад байгааг бол би бол их тийм гайхдаг. Өдөр болгон сайн гэж далаа лам өөрөө ирсэн. Өдөр болгон сайн заавал одоо тэр зүг тэр зохис одоо яг тэр цагт гарган ч гэдэг юм уу те эсвэл тэнд бүгд цуглах ёстой. Тэрч байтугай талигаа чи хүртэл авчихад тийм одоо жил устдаа хүн очихгүй гэсэн нэг тийм яваад байгаа шүү дээ. Тэ би нэг гайхдаг байхгүй да. Бид нар нэг л юм бурхны шашинтай юм бол энэ чи яг л номондоо нэг л баймаар юм. Яагаад ингэж зүрдэг юм бол тэг энэ дээр бас ингэж лам харган үрсэн манаас бодлоо сонсъё. Тэг энэ их чухал. Маш баярлалаа. Энэ айгүй чухал асуулт л да. Тэгэхээр нөгөө таны төрөний хэлсэн бас би чадахгүй ч гэдэг юм уу. Тухайн яг нөгөө институцийн мэрэгжлийн тийм сургалтыг авсан аваагүй гэдэг ч юм уу те. Энэ асуудал дээр бас нэлээд зүйл байна гэж би энэ хувь хүний хардъя. Яадаг вэхээр зарим одоо шинжээ ер нь яг шинжээнийхэн тухай эхлээд ярьж байгаа дараа нь тэр далаа багштай ярилцсан ярилцлагын талаар тодруулж хэлье. Энэ шинжээ гэдэг нь болохоор өнгөрцөдийн зурхаа гэдэг чинь ер нь бол олон зурхаа байна. Зурхаа тооцоолох арга. Юу гэдэг юм бэрийн зурхаач гэдэг юм уу, махбодын зурхаач гэдэг юм олон төрөл. Тэрний нэг хэсэг бол шинжээ буюу өнгөрцөдийн зурхаа. Тэр тухайн номынхын нэршилтээр нь бол одоо тийм зүйлийг тодруулагч алтан хайрцаг гэдэг ном тийм нэг нэр өгдөг шүү дээ тий. Жишээ нь одоо юу гэдэг Лодон Сомбо сая нөгөөд хуурхай ариуны шүл гэдэг нэг ном гаргасан байлаа тий. Тэгээд тэр чи өөрөө яаж яах вэ гэхээр тухайн агуулгад нь бодож байгаа нэг нэр өгж шít. Тэрэн шиг тухайн номыг зохиосон тэр лам болвол тий. Эн чинь өөрөө алтан хайрцгийг нээгч мэт ийм одоо чухал зүйл бас хэрэгтэй гэж авч үзэх юм бол үлдсэн хүмүүстэй ч юм уу зөвөр бодиттой нөгөө сүсэг бишэр талаасаа биш юм ахэд тухайн хүнийхээ бодиттой нөхцөл таарж байгаа сэтгэл зүйд нь чухал байд юм байна. Тийм учраас тэр өнгөрөхсдийн одоо тэр зан үйлийг ёсчлон тийм ном горимтой хийж болгоно учиртай байгаа юм л да. Тэгээ номтой усууд гэдэг тэрийг хэлж. Тэгтэл энийг өөрөө нөгөө тийм ном ингээд тасарсан 70 жил явлаа штэ. Тэнгууд шашин сэргээд эхэлсэн чинь тэр үед одоо шинэ далаа багшиг 1979 онд тий анх заларж яхад нь монголчууд социалист улс байсан байхгүй шашин гэдэг үгөөсгцэн. Гэхдээ бидний өвөө эмээ тийшээ яваад юу гэдэг Арангаа аймгийн Хайрхан сумын Нямзүү гэдэг хүн дээр очиж шинжээн илгэж ирсэн. Үнэн багхгүй энэ чинь аль эсвэл өгийн нурт байсан юу гэдэг тий нэг хүн дээр очиод одоо ном үзчихсэн гавж гівш лам дээр очиод асууж ирсэн үнэн. Ингээ явж ирсэн. Тэр чинь өөр нийтийн дунд ил байгаагүй. Зүгээр харин 90 оноос хойш нөгөө өгчүүл ертөнцийн зам ясараа нөгөө мөнгө усыг үзүүлээд ирэхээр хэрэгцээ гарч ирсэн.
Тэнгууд хинээс сурсан нь мэдэгдэхгүй, хаанаас сонсон нь мэдэгдэхгүй зарим нэг нөхцөд гарч ирээд ингэдэг тэгдэг юмаа гэдэг ингээд мэдэмхэрж эхэлсэн. Тэгэхээр энэ өөрөө ямар учиртай гэхээр нөгөө талаасаа энийг шашны байгууллагууд хяналт тавьж болохгүй байна тий. Чадахгүй байна. Яагаад гэх юм бол тэр чинь сүсгэлэх нь аль эсвэл тэр хүний эрдэмтэй эрдэмгүй байгаа тоохон хүний хэрэг болчиход. Тэгэхээр хамгийн зөв арга нь өөрөө иргэд бид нар нөгөө энэ үйлдэж байгаа зан үйл номлогоо жоохон ойртох дахиад судлах хэрэгтэй болоод байгаа гэж хэлмээр санагдаж байна. Хоёрт нь болохоор далаа багштай жаргал сайханх нэг ярилцлага байгаа л да. Би тэр үед гандаа хэдий хэлбэрийн алганы дарга хийжсэн. Тэгээ олон хүмүүс надаас асуудаг асуулт л та. Тэгэхээр нөгөө агуулгыг зөвөр ойлгуулж асуух. Зөвөр ингээд golden box гэж юу гэдгийг англиар асуувал би мэдэхгүй л гэж та далаа багш. Харин энэ тэгээ дүнхрээ номоос гарсан гэж яриад байгаа 6 тооцоол дотор энэ өнгөрсдийн 6 гэж байгаа мó байхгүй мó та нар хэрэглэх юм уу? Наа чи өөр асуудал шүү. Бид нар наадах чи хэрэгэлдэг байлгүй яах вэ гэж асуухгүй юу? Тийм ойлголтын зөрөө гарсан. Тэр нь өөрөө ингээд яваад далаа багш тэ монголчуудын одоо баримтлагдаг номоор залдаг те аль эсвэл өнгөрсдийн 6 буюу алтан хайрцаг гэдэг бидний нэрлэдгийг байдгүй байна гэд нийгэмд ойлголцсон. Нэг тийм зөрүүтэй ойлголт гараа явцсан шүү гэдгийг бол одоо бас хэлье. Чигмэд дөр шүү гэж бодно өөрөө судлаач нь үед. Тийм үстэй тий. Энэ боны заавлын хол манай ганц нэгжлийн хийд хамтарч ажиллах санамжчиг байгуулах гэдэг одоо ярьж байна. За энэ яагаад санамжчиг байгуулах гэдэг юм нөгөө нийтийг сайн гэрүүлэх, шинжилгээний үндэстэй хандах энэ чиглэлрээ л хандуулах гэдэг. Тэгээд яг одоо бодит байдал дээр яг би нэг нөгөө хэлье. Бодит байдал дээр манай зурхаачд маань хэд хэдэн янз. Зарим зурхаач уучлаарай муухагаар хэлж байгаа бол зарим зурхаач нь бол одоо нөгөө бидний сайн мэддэг буюу ярил занснаар 100 айлын бие чадна шиг болчиход байгаа. Бас уу. Яг үнэхээр тэр ном зохиолоо өвдсөн үгүй юу гэдэг асуудал. Шатлсан буддын сургалтаа дүүргэсэн үгүй юу гэдэг асуудал. Энд чинь номоо үзэхээс судраас гадна номоо үзсэн үгүй юу гэдэг асуудал. Хэрвээ номоо үзсэн байвал тэр зурхаа айл аргаараа бодох нь бол тухайн зурхаачийн эзэмссэн боловсролын тухай асуудал яригдсан шүү дээ. Тэгэхээр нэг ийм асуудал байгаа. Тэгэхээр энийг манай төв гандан маань одоо бидэнтэй хамтраад санамжчиг байгуулаад за үнэхээр буддын шинэ тусгай сургалт шүү дээ. Жирийн хүн хийждэг, жирийн лам болгон хийждэг ч асуудал биш. Ажил ажлыг явуулах юм яах юм? Яг сургалт дүүргэсэн хүмүүс маань энэ шүү гэдгийг гандан батлаад хүмүүсийг иргэдэг тэр хүмүүст зурхаач нартай хандаасаа л гэдгийг бид нийгэм таниулах гэдэг. За энэ дагуудаа 2 жилийн өмнө гандагчлалтай хамтраад зурхаач лам нарын сургалт зөвлөгөөнийг хийсэн. Тэгээ зөвлөгөөн дээр юу яригдсан гэхээр одоо бид яг аль номоо барих юм бэ? Хин дээр очих юм бэ? гэдэг зөв чигийг маань гандан тэгшлийн хэлж өгөөч гэсэн агуулгаар. Одоогийн бодит байдал дээр бол хүн насварлаа ард иргэдэл шууд толгойд нь лам. Таньдаг лам нь бүү. Таньдаг лам л бүү. Тэгэл тийшээ очино. Гэтэл тэр таньдаг лам маань хин бэ? Яг зурхааны дэг лам мөн үү биш үү? Тэрийг л иргэд ялгахгүй. Бодит байдал дээр. Ер нь яг ялгах албагүй л дээ. Гэхдээ ийм ялгаатай байгаа шүү гэдгийг олон нийтэд гандан манч тэр одоо боны заавлын холбооч гэсэн тэр мэдээлэл хүргэе гэж. Хүн нас урахад монголчууд лам дээр очиж хойтох нь уншуулдаг. Лам талигачийн алтан хайрцгийг нээгээд бүрлээчийг зурсан зураг төөргөөсөө тийм хугацаагаар урт насалж эсвэл богино насалж гэж хэлдэг. Энийг юу гэж ойлгох вэ? Хэрвээ хүнийг хугацаанаас илүү эсвэл дутуу насалж гэж хэлж болдго юм бол яагаад заавал нас барсныхын дараа хэлдэг юм бэ? Амьд байхад нь хэлж болдго юм. Тухайн ламаас нь асуусан дээр юм байна. Би мэдэхгүй юм. Та энэ зан үйлийн талаар мэдэхгүй гэж үү? Мэдэхгүй. Зурхаачтал тиймэрхүү үйл хийдэг үз. Би зурхаа ухааныг хүнддэгдэгч айхтар эдэгдэггүй хүн. The culture of astrology, but I do not believe much. Танаа хоёрын дунд бол нэг тийм санамжчиг байгуулах юм байна. Тэгээ ер нь бол лам хувраг болон бол өөд болгооч хойтхыг бол уншихгүй юм байна шүү дээ. Ер нь бол тэр чинь бас их нарийн дэг жаягтай те бас юм эрдэм хүч бүхэл юм шаарддаг бололтой л гэж ойлгож байна. Ер нь болохоор нөгөө номын асуудал ярьсан тэр 49 хоног байдаггүйгээд энэ бол бас бурхан багш айлцсан сургаал түүнээс хойш гарсан эрдэмтэн лам нарын одоо тайлсан, тайлбарлсан
ном содрууд дээр, шаштрууд дээр байна л да. Тийм учраас бол ер нь яг хуу цэвэр ихтгэл өрнөсөл гэхээс илүүтэйгээр бас тэр нотлон буулгах, батлах агуулгаар бол бас ханддаг юм байна лээ. Тийм учраас энэ бол бий шүү. Тэгээ яг хуу манай судлаач доктор манай сайхан ажил явж байгаа юм байна. Энэ ерөөсөө зайлшгүй явах хэрэгтэй асуудал. Нөгөө талаас нь түрүүний бидний эхлээ хүндсэн тэр төрийн талаас хууль эрх зүйн хувьд ямар дэг журамтай байх юм те тэрийг бол зохицлох. Нөгөө талаас нь энэ ном. Энэ угаасаа төр шашин хоёр хосёс гэдэг байгаа чи ингэж л явах хэрэгтэй те. Энэ талд нь ном нь явах хэрэгтэй. Энэ талд нь төрийн хууль цаас нь явах хэрэгтэй. Ингэж ийж энэ ард олныг сэтгэл амар амгалан байлгах хэрэгтэй. Тийм учраас энэ дээр би гандан гэрчлийн хэд энэ самбал хөндөө оршуулгын газрыг чөлөөлөх үед бол анхлан оролцсон. Тэгээд 2021 онд бас эрдэм шинжилгээний хурлууд нийслэлийн захиргааны ажлын халуун дээр явагдаж тухайн үед гандан гэрчлийн хэдээс намайг одоо ингээд хэсэг лам нартайгаа ингээд оролцоод энэ олон хүмүүсийн сэтгэл зүй цаахан байх. Ерөөсөө бид нэг л зүйл дээр гандан гэрчлийн хэдийн тухайн үед лам хооргууд нэгдсэн. Тэрний юу гэхээр энэ ингээд нөгөө яг нийслэл хотын хойморт ийм одоо ашуулгын газар байгаа. Ялангуяа хүнсний захтаа ойрхон байгаанд манай тэр нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газрынхны илтгэл бол биднэрт бол үнэхээр гүн сэтгэл төрүүлсэн. Яасан бэ гэхээр хүнсний захын ойрхон бохирдол ялангуяа тэр нөгөө хүнсний арчтаас шинжилгээнээс нь илэрсэн. Энэ өөрөө нийгэмд аюултай зүйл болж үүсэж байгаа байхгүй. Тэгэнгუთ манай багш нар юу гэж яатсан бэ гэхээр үнэхээр нийтийн одоо асуудалд ийм одоо юу гэдэг аюул занал хийхээр ийм зүйл байгаа бол төр шийдэж байгаа бол шашны байгууллага дагаад мөн дэмжиж агуулгын хувьд нийтийг соёнгийн өөрчлөлт талаас нь бид нар олцсон зүг байна ингээд оролцсон учраас би энэ зарим нэг зүйлүүдийн одоо мэрэгжлийн эрдэмтэн судлаачдаас сонсон учраас энэ бас ирээ сууж байгаадаа баяртай байна тийм байна. Тэгээ оролцсон учраас энд бас та бүхнийг одоо өрсөн байна гэж би ойлгож байгаа. Тийм учраас саяны хэлсэн энэ агуулгууд дээр нэг байр суурьтай байна. За та нэг хэлэх гэсэн үү тийм. Би нэмэд нэг юм хэлчих. Ер нь бол одоо одгорд ламтангой хэлж байгаа шиг энэ дурын лам болгон тэр алтан сав буюу тэр шинжээ гэдэг юм бол үздэггүй. Яг одоо тэр тусгай ном судрыг ашиглаж одоо тийм ээ тэрийг сурсан хүмүүс одоо лам болгон бол үздэггүй байх нь биш үү? Яг тэр тусдаа одоо тэр номыг үтсэн юм лам нар буюу зурхаач нар одоо тэр golden box-гээ сая хэлжлээ. Алтан сав буюу тэр шинжээг нээж байгаа. Ер нь бол одоо тэрийг сайн судлаагүй ч гэдэг юм уу мэдгүй лам нар бол иргэдийг бас хит туушруулад байгаа. Яг одоо тэр зүг рүү тэдэн хүн явах хэвээр, тэдэн машин явах хэвээр, бараг л одоо тийм хувцастай орж ирнэ гэл те. Энэ өөрөө айгүй буруу. Тийм ч учраас манай Улаанбаатар хотын зарчим ажлын албанаас бас 5 жилийн өмнө энэ шинжээ буюу алтан сав нээдэг зурхаач лам нартай бид нар санамжч буюу одоо энэ ойлголт танахтаас байгуулсан юм уу? За байгуулсан юм уу? Тэгэнгүүт тий. Тэн дээр одоо манай одгард ламта маань ирээд бас биднэрт заа зөөлж бас ингэж явах хэрэгтэй гэдгийг одоо мэрэгжлийн тийм ээ одоо яг энэ шашны үеийн хувьд бас биднэрт хэлж ярьж ингэж биднийг чиглүүлж явж исэн хүн бол одоо манай одгард ламтангой яг өөрөө ирсэн ингээд сууж байна. Ер нь бол тэн дээр яригдсан нэг асуудал нь юу гэдэг вэ гэхээр нэг 55% нэг өөр судар. Үлдсэн 45% нь бас нэг өөр судар ингээд хэрэглээд ингээд яваад байгаа гэдэг асуудал яриад за ер нь бол бүгдээрээ олонхоо дагаад яг энэ судраа хэрэглээд явъя. Ийм хүмүүс нь алтан сав буюу шинжээг нэгэд ингээд явдаг байя гэдэг дээр бид нар бас гандан дэвшлийдтэйгээ ойлголцоод гандан дэвшлийдээс ус зөвлөгөө энэ сонсоод хойд бол их шанцдваа морилж ирж бас биднэрт заа зөвлж ингэж ярьж ирсэн. Тэгээд бид нар санамж жүжигээ байгуулсан ингээд бас явж идэг. Ер нь бол хит туушрах энэ юм бол буруу шүү. Ер нь бол дөрөв одоо энэ компани маань төлөөлөлт хэлээд байна. Ер нь бол энэ одоо буйны үйлчилгээ авах гэж байгаа ард иргэд маань тухайн компани маань тухайн салбартаа хэр удаан үйл ажиллагаа явуулсан юм. Тийм ээ. Яг одоо энэ талигаачаа тавих гэж байгаа газар маань зөвшөөрөлтөө энэ газар мөн үү биш үү гэдгийг ер нь судлаад ингээд явбал ихнээс их зөв болноо гэдгийг л би хэлье.
Олон улс ер нь яг хаашаа явж байна? Монгол улс яг тэдэнтэй хөл нийлүүлж байна гэдгийг л би таадас асууж байгаа. За олон улсад бол ер нь бол өнөөдрийн чиг хандлага таны түрүүний хэлсэн байгаль орчин дээлтэй оршуулгыг нэн түрүүнд тавьж байгаа. За тэгээд энэ нь өөрөө ганцхан чандралхаас гадна газарт оршуулгын үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсүүдэд ер нь бол ямар үзэл баримталтай вэ гэхээр одоо хөшөө дурсгал тий дурсгал нь одоо жижиг дурсамж нь их байя гэсэн үндсэн зарчим. Гоё юу шүү дээ. За тэр нь болоод ирэхээр байгаль дээлтэй одоо дурсгалын болоо тэмдэгт гэсэн үг шүү дээ хөшөөж чулууч. Тэр өөрөө айл болох жижигхэн буюу одоо сүүлийн үед QR одоо хиймэл оюун ухаан энэ ашигласан тийм байдал руу маш их орж байгаа. Харин тэр байгаа дурсамж буюу тэр тухайсан хүний өөрөө түүх, намтар хийгджсэн, бүтээжсэн тэр зүйлсүүд нь маш их урт хэмжээнд хадгалагдах, тэрийг өвлөөд аваа явах ийм одоо зүйл рүү маш их анхаарлаа хандуулж олон улс чиглэж ажиллаж байна. За дээрэс нь одоо энэ үндсэн бидний үндсэн ажилласаа гадна давхар одоо бүр амтны хүртэл оршуулга ялуу чиглээд явж байгаа ийм нөхцөл байдлууд байна. Яагаад тэгэхээр нөгөө одоо гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг учраас тэрднэрлүүгээ хүртэл нэлээ хүндэтгэлтэй хандах ийм соёл руу орсон байгаад нөхцлүүд байж байгаа. За New Symmetry компанийн хувьд ч гэсэндээ аль болох яг энэ одоо чиглэлийг баримтлаад үнэхэрийн одоо нөгөө яг хэсэгчилсэн нэг сектор дээр одоо Монгол улсынхаа хэмжээнд те энэ одоо алдартай олон түмэнд нэртэй юм хүмүүсүүдийг одоо дараа нь цаг үеийн хугацаанд тусгаас одоо музей хэлбэрт бүр хэмжээнд олон улсад явагддаг. Тэр жишгийг зарим газар аюул жуулчлалыг бүр дэмжиж штэ тэр чинь. Тэгээд очоод одоо энэ хүн маань ийм түүх дурсгалтай ийм хүн байсан гэдээ бүр хичээл хүртэл орж байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхээр Symmetry компанийн хувьд яг хэсэгчилсэн одоо хүндэтгэлийн бас үйлчилгээнүүдийг гаргасан. За тэн дээр бол ерөөхдөө одоо Монгол улсынхаа одоо том одоо бүтээн байгуулалт хөгжил твшилт одоо хувь нэмрээр оруулж исэн тийм хүмүүсүүдийн гэгээн дурсгалыг мөхчүүлсэн тийм хэсэг итгэл яг байгуулсан байж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас боломжтой хэлбэрүүд. За тэгээд дурсгалынх нь юм бүр нэрээр нь юу гэдгийг бүх мэдээллүүдийн томоор нь одоо тэр энэ ширээ шиг хэмжээтэй биш. Жижигхэн одоо энэ бараг л энэ кофений цайны дийсний хэмжээнд жижигхэн QR-ийн мэдээлэлтэй л бүхэн багтсан юм байх жишээ нь. Сая самбал хөндийн оршуулгын газрыг дахин төлөвлөө чөлөөлтийн ажил дээр явж байхад газрын хөрс болоод газрын дээр байж байгаа одоо гарч ирж байгаа одоо нөгөө талдаа хог хаягдлыг хичээлэх юм да. Бунхнууд бараг л яг энэ ширээ дайны ийм том хэмжээний одоо барилгын материалууд их гарч байгаа. За дээрээс нь бас л ийм хэмжээний том хөшөөнд дурсгалууд ингээд хийгдсэн. Гэхдээ нөгөөх нь эвдэрсэн, эмхэрсэн, одоо хөндөгдсөн, тоногдсон ийм нөхцөл байдлуудтай. Тэгэхээр ямар хэмжээтэй том хэмжээнд байсан ч гэсэндээ эргээд энэ хамгийн гол нь харуул хамгаалалтай байх хэрэгтэй. Ямар хугацаачилт энийг дахин газрын зөв эргэлтэнд оруулах гэдэг менежментийг зайлшгүй хуульчлах, журамлах, гэрээлэх тэгжижил олон улс өөрөө энийг дахин эргэлтэнд оруулж газрын ашиглалтыг зөв менежмент оруулж байгаа ийм хэлбэрүүд байна. За. Одоо олон улсын чих хандлага нэмж хэлэхэд заяа захирлын хэлсэн дээр олон улсад энэ оршуулгын газруудыг бит соёлын өв гэж үзэж байгаа. Тодорхой тийм ч бас тодорхой хэсгийг нь хадгалж үлдэж байгаа. Соёлын өв гэдгээр нь тухайн улс үндэстний соёлыг илэрхийлэх нэг бит өв гэдгээр нэгд. За хоёрд болохоор энэ оршуулгын зан үйлийг дэлхийн ЮНЕСКОгийн соёлын өвийн хөтөлбөр гэж байна. Тэнд нь бол бит бус өв бүртгүүлэхийн хандлага орчин сүүлийн үед нэлээд түгээмэл байна. За энэ чиглэлээр миний заавлын холбоо судалгаа хийгээд бүртгүүлгийг шууд бүртгээд авчдаг юм бас биш. Тодорхой хэмжээний судалгаа шаардна, үе шаттай. Энэ ажлуудыг одоо миний заавлын холбоо эхлээд явж байна. Энэ чиглэлээр жишээл монголчуудын оршуулгын зан үйлийг олон улсын ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд бүртгүүл гэсэн. Бүртгүүлснээр яах гэдэг юм зүгээр бүртгэл хийгээл өнгөрчих юм уу гэхээр бас тийм биш. Бүртгүүлснээр нийт хүндрэлтний соёлын өвийн нэг хэсэг нь монголчуудын оршуулгын зан үйл байна гэдгийг баталгаажуулж байгаа ийм хэлбэр байна. За энэ тайлбарт хэлэхэд энэ би дандаа нэг олон улсын гэдэг яриад байгаа нь бид нар монголчууд уламжлалт зан үйлдээ ч гэсэн эко буюу байгаль дээлтэй энэ оршуулгын хэлбэрийг хадгалсаар ирсэн. Одоо энэ орчин үед бол технологиг ашиглаад энийг арай орчин үеийн технологитой холбоод хэрэглэх болцоотой байна.
орчин үеийн оршуулгын бодлогын төвшөнд бол ногоон оршуулгыг дэмжиж гэж байна. Нэгдүгээр ихнийх нь. Тэгээ байгаль экологт ээлтэй хэлбэрээр нутаглуулъя гэж бурхан болгож байна. Дээр нь хуучин оршуулгын газруудыг дахин төлөвлөе гэж байна. Дахин төлөвлөхдөө саяны нэг хэсгийг соёлын бие төвөөр нь хадгалж үлдээд нөгөө хэсгийг дахин төлөвлөх. Энд чинь манайхан бол айдаг нэг хэсэг нь бол айж шүү дээ оршуулгын газар очоор. Энэ бол айдаг газар биш. Чи соёлын өв шүү гэд энэ чиглэлээр олон улс явж байгаа гэсэн. Сая олон улсын бахан юмнууд жишээнүүдийг ярьлаа. Тэгээ яг энэтэй санал нэгтэй байгаа. Тэгээ олон улс ерөөсөө л дэлхийд даяараа бүх улс үндэстэн байгаль орчин дээлтэй байя. Эко байя л гэж. Материал гэж. Одоо бурхан шашны төвөөс ч гэсэн бүгд материал гэдэг чинь. Манай дээр бол чандралаад чандраа тарьсан модныхоо доор залдаг тийм үйлчлэгүүд одоо Монголд одоо олон улстай яг хөл зэрэгцээд ингээд ижлэг явж байна. Манай голд хоцроогүй юм байна. Хоцроогүй цог явж илээ. Тэгээд одоо манай дээр бол 16 төрлийн 60 мянган гарчим мод нэг ногоон зурус хамгаалтын бүс бий болгоод ингээд явж илээ. Энэ дээр бол дэлхийн жишээг ерөөсөө саяны мөнхцээ захирлын хэлдэгтэй яг адилхан тухайн хүний намтар нь зузаан том байя. Одоо хийсэн бүтээс нь олон байя. Тэр үйлчлэгээнд оршуулгын үйлчлэгэнд хэрэгжилж байгаа хөшөө, чулуу жижиг байя. Байгаль орчин дээлтэй байя л гэсэн зарчмыг хэрэглэж явж байгаа. Энийг бол одоо дэлхийн хаанч ямар ч хурал зөвлөгөөнд яриад хэлээд явж байгаа. Дараагийн нэг гарч байгаа сэдв нь болохоор одоо сая ламтан маань хэлж байна. Юм бүхэн мөнх бишээ. Бүх юм хугацаатай байя. Одоо энэ Сингапур, Япон, Солонгос гээд жижиг газар нутагтай газрууд бол 15-аас 20 жил магадгүй 30-аас 50 жилийн хугацаанд одоо чандрыг нь барьшуулъя, шарилыг нь барьшуулъя. Тэгээд дараагийн хүндээ хэрэглүүлъя, ашиглуулъя. Бид нэр талбайгийн томсгоод авах биш. Яг тогтсон талбайдаа үйлчлэгээ үзүүлээд ингээд явъя л гэдэг тийм жишг рүү явж байгаа. Тэгээ энэ жишг рүү ч гэсэн манай төр засгийн үүднээс энийг харах байх гэж бодож байна. Энэ ч одоо байгаль орчин дээлтэй бид нэр зөв зүйтэй алхам л гэж бид нар хараад дагаж мөртөл явж байгаа. Тийм л. Сая 22 онд энэ хойно Самландын гэдэг 70 давхрын оршуулгын газар 10 га газрыг чөлөөлөөд тэн дээр цэцэрлэг түрээлэн байгуулахыг энэ байгууллагууд одоо Монгол улсад бас яаж хийж болох юм бэ гэдэг бас нэг жишгийг нь харуулсан байна гэж ингэж ойлгосон. Тухайн цаг үед бас гамдагчлан хэд олон лам хаврууд тэр ажлыг үнэхээр одоо зөв зүйтэй байна. Сайхан болоосоо гэж залбирж исэн. Яг үнэхээр бидний одоо харж исэн хүлээлтээс давсан тийм одоо цэцэрлэгт хүрээлэнг хүмүүс тэнд очиод ингээд одоо юу гэдгийг ямар нэг юмнаас айж имэх ч юм уу тийм биш. Үнэхээр одоо ингээд сэтгэл амгалан одоо өвд эцсийнхаа ч гэдэг юм уу те алдар нэрийг мөнхчүүлэх, дурсан санах ийм газар болгож болдгийг ингэж харуулсан. Тийм учраас энэ ажил цаашаад ингэ явхад бол өшөө илүү одоо Монгол орон даяар олон газрууд ингээд эндээс жишээ аваад бид нар энэ бол энэ зан үйлээ зөв зохистой хийж чаддаг ийм болох зам руу ингээд явах хаа. Ер нь бол явахгүй болохгүй. Тэгээ нөгөө түрүүний манай судлаач доктор бас хэлж байна. Тэр уламжил гэдэг байгаа зүйлүүд чинь энд бас маш чухал байна. Гэхдээ бидний уламжилд бол ил тавьдаг байсан. Одоо нөгөө хүн ам өсөөд те газар нутгийн хэмжээ хүмүүс олон газраар ингээд зорчдөг болсон. Аглаг газар гэж бас байхгүй болчлоо шүү дээ. Тэгэхээр энэ нь бол дараагийн шатны гарц гаргалгаа харах энэ бол одоо чухал болж байгаа юм байна. Тэгээ олон улсад бол яг тийм байсан. Японд ингээд сүм хийдүүдэд яваад очиход ингээд бас нөгөө шарил хадгалдаг мөргөлийн сүм. Тэгэхээр тэнд одоо эрг өвд эцэг жинхэнэ одоо хүндэтгэх тийм одоо орон газар болсон байлээ л дээ. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо энэ зарим манай энэ зарим байгууллагуудыг хийж байгаа тэр суургыг сайхан ном ёсчлон бүтээгээ тэн дотор нь өвд эцэгхэн одоо тий гэр бүлийн гишүүдийнх нь шарил чандрыг залаад ингээд тэнд нь бол одоо эргэл тахил бурхан залтсан ч юм уу бурхны бүсэг дүр залтсан аль эсвэл лагшин зарлиг таанлын шүтэний аль нэгийг залцсан түүнд нь тахил өргөж байгаа энэ нь бол үнэхээр одоо ном дагуу байна гэж бас заримдаа харагддаг. Тийм учраас бид энэ олон улсын жишгүүдийг цаашаа аваад тэгээд уламжлалаа бас хадгалаад тэгээд өөрсдийн гэсэн онцлог соёлуудаа аваад ингээд явах нь бол тэгээд номтойгоо нийлэх хэрэгтэй. Тэр бол одоо бид нар гарцаагүй зөв бахаа гэж хэлэх гэж бодож шүү дээ. Нэмж хэлж болох уу? За тэр бас асуусан шүү дээ. Монгол уламжил олон улстайг ингээд ярилцлал оршуулгын хэлбэр дээр
Монголчууд оршуулгын хэлбэр уламжлаа харуул 7 хэлбэр байна. За одоо өнөөгийн нөхцөл байдалд бол олон улс 2 хэлбэрэл давамгаалж байна. Газар оршуулга, чанарлах. Тэгээ манайд бол одоо энэ мэдээж аль аль нь байна. За орон нутагт бол зарим газар ил тавих тохиолдол харьцан байна. Гэхдээ харьцангуй цөөн байна. За энд өнөөдөр яригдаг нэг зүйл юу байна? Энэ Монголд энэ буйны заавлын холбоо байгаад энэ холбоо олон улсын оршуулгын холбооны гишүүн болоод үйл ажиллагаа явуулаад энэ яагаад гишүүн болоод байгаа вэ гэхээр энэ одоо ч бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын аль нэгэн улсын иргэн нас орвол яах вэ? За Монгол улсын иргэд одоо амьдрал баялаг аа. Тийм амьдрал одоо баялаг байна. Монгол улсын иргэд одоо орчин үед гадагшаа утагшаа сурах, сурч боловсрох, за дээр нь зугаалах харьцангуй өмнөх үеигүүд бол нэмэгдсэн. Тэгсэн. За энэтэй холбоотойгоор чинь мэдээж амьдрал энэ чинь тэнд одоо эндэх тэр асуудал гардаг. Тэгэхээр Монгол буйны заавлын холбоо олон улсын оршуулгын холбооны гишүүний хувьд Монгол улсад өөд болсон гадаадын иргэнийг тухайн улсад нь шилжүүлэх. За гадаадд өөд болсон Монгол улсын иргэнийг Монгол улсад авчрах. Энэ үйл ажиллагааг хариуцдаг. Энийг яг хүн болгон бас тэр үл мэдэхгүй байж магадгүй. Бид энэ чухал үйл ажиллагааг танах юу юм бэ? Ер нь бол оршуулгын зам үеийн баг элчин сайдыг үргэлжлүүлж байгаа юм байна шүү дээ. Ер нь тийм. Тухайн улсын элчин сайдын яам, за энд олон улсын байгууллагатай хамтраад, за манай дотоодын аж ахуйн нэгжүүд ч хөгжлийг үзүүлж байгаа. Энтэй хамтраад энэ гол үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ олон улсын оршуулгын холбооны нийтдээ 50 гаруй улс гишүүнээр хэлсэн байна. Тэр гишүүнээр хэлсэн нэг улс нь Монгол улс. За одоо энэ олон улсын оршуулгын холбооны 3 дугаар дэд ерөнхийлөгчийг Монгол улсын буйны заавлын холбооны тэргүүн Эдэрман доктор одоо 3 дугаар дэд ерөнхийлөгч ажиллаж байна. Сонгогдоод ажиллаж байна. Одоо 94 жилийн дараа энэ олон улсын оршуулгын холбоог анхудаа Монгол улсаас ер нь Азаас энэ олон улсын оршуулгын холбоонд тэргүүлэх гэж байна. Тэр хэмжээгээр бидэнтэс хариуцлага бөгөөд хийх ажил бас их байна. За Монгол улс тэр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах. За эрхэн нэгдэж байгаа гэсэн. Энэ сонгуулиар сонгогдож байгаа. Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний нэг төрөл болох нас орсон даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ. Иргэн та цаг алдалгүй, зардал гаргахгүй, очор дараал зогсохгүйгээр өөрийн хүссэн газар байршлаасаа нийгмийн даатгалын байгууллагын www.gov.cg/mdaatgal.cg-ийн сайтаар нэвтрэн орж нас орсон даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтээ цахимаар илгээх боломжтой боллоо. Ер нь бол цаг дуусна найзуудаа. Одоо ингэ нөгөө уул нь бол хилцүүлийн цаг дуусна. Тэндээс манай найруулагч бүр над руу тогтож чинь хүүе одоо баг юу болж байна гэдэг. За цаг дууссан. Тэгэхээр ингэ та бууханд би нэг минут орчмын хугацаа хүн болгоно. Тэгээ та нар тэрэндээ багтаад өнөөдрийн хилцүүлгээ нэг дүгнээд гэхүүдээ бас нэг сэтгэлээ илэрхийлж ааш. Мэргэжилтэн шийдэр. За яг ер нь өнөөдөр бас хилцүүлэг ингээд зохион байгуулж байгаа 25 дугаар телевизэн хамтлаганд энэ юм баярлалаа гэж хэлээ. Тэгээд ер нь бол манай Улаанбаатар хотын зэрэгчийн ажлын албанаас яг энэ одоо буйны үйлчилгээ авж байгаа ч юм уу компаниудтайгаа олон ажлыг санаачилж хийж хэрэгжүүлээд өнөөдрийг хүрсэн. Одоо тод жишээгвэл бид нар өнөөдөр аавхаа шатыг хайгаад олохгүй байна гэдээ явж байна тийм ээ. Тэгэхэд бид нар одоо 4 жилээс манай Улаанбаатар хотын зэрэгчийн ажлын албанаас санаачлаад худалдаа авах ажиллагааг зарлаад бид нар одоо мэдээллийн систем хийцэн сууж байна. Оршуулгынхаа журмыг бэлэн болгоод ингээд хэрэгжүүлээд ингээд үйл ажиллагаанд мөрдлөг болгоод ажиллаа явуулж байна. Мөн зөвшөөрлгүй газар оршуулсан шаллиг нүүлгийн шилжүүлэх ажлаа 6 дахь жилдээ хийгээд явж байна. Мөн одоо дардал амтангой хэлдэг шиг энэ шинжээ буюу алтан сав нээж байгаа энэ лам нартайгаа бас ойлголцлогоо санамж чиг ингээд байгуулсан. Ингээд явж байна. Олон ажлыг санаачлаад ингээд хийгээ явж байна. Ер нь бол дүгнээд нэг юм хэлэхэд бол бид ирээдүйдээ журам маань бол шинэ байгаа учраас бас тодорхой хугацаанд хэрэгжээд ингээд хэрэглээд явах нь зөв баг. Гэхдээ бид ирээдүйдээ ер нь бол энэ олон улсынхаа жишгийг дагаад хуультай болох нь зөвөө л гэдгийг би ярианыхаа эцэст хэлэх гэж байгаа. Баярлалаа та. За баярлалаа. Гүйцэтгэх захирал Мөнх Заяа. Ер нь оршуулга гэхээр ер нь бол айгүй олон талт хүмүүсүүдийн харилцаа энэ дотор яваад байгаа байхгүй. Иргэн хүн байгаад байна, энэ төртэй холбоотой байгаа шашны энэ асуудлууд байна. Энийг гүйцэтгэгч
байгууллагууд бас байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ сонголтыг хийхин тулд хамгийн гол нь нэгдүгээрт одоо энэ ард иргэдэд соён гэгэрүүлэх энэ мэдээллийн тэнцвэртэй байдлуудыг төр шашныхан энэ одоо холбоодууд нийлж агаад маш одоо нээлттэйгээр явуулах хэрэгтэй. Тэрний үндсэн дээрээс иргэд сонголтоо хийгээд ингээд явж иж энэ бас ажилбар маань өөрөө цэгцтэй одоо горимтойгоор нь нөгөө талдаа одоо бас жигмэ доктор маань хэлж байна. Өөрөө энэ оршуулагч өөрөө явж бас соёлын өвтэй холбоотой маа гэж. Бид нар өнөөдөр хийж байгаа оршуулга одоо өнөөдөр хийгээд өнгөрч байгаа ч гэсэндээ 100 жил, 200, 300 жилийн ар дээр энэ тухайн үеийн нийгмийн соёл өөрөө хэрхэн явж исэн байдгийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг болж байгаа. Тэгэхээр хэдий олон улсын жишгийг дагж байгаа ч гэсэндээ одоо өв соёл, үндэстний өөрийнх нь хадгалж авч үлдэх ёстой үнэт зүйл гэж байна. Тэрийг хэрхэн яаж энэ одоо зан үйлдээ уйж энэ үйлчилгээнд шингээх ёстой вэ гэдгийг бид нар бас авч явж явах ёстой юм байна. За 3 дугаарт бол мэдээж хүн болгоны хэлж байгаа дүрм журм хууль мэдээж эн чин түрүүн хэлж байна олон компаниуд гарч ирж байна. Зах зам браагүй газрын тэлэлтийн асуудлууд гарч ирж байна. Энэ болгоныг мэдээж хууль эрх зүй одоо заавар дүрм журмаараа л одоо мөрдөж хашиж хязгаарлах хэм хэмжээг тогтноо. Тэгвэл энэ одоо мэдээж салбар өөрөө нийгмийн талын, эрүүл мэндийн талын за тэгэл маш их олон одоо хүчин зүйлсээс хамаарагддаг учраас маш өндөр нарийн одоо судалгаанууд хийгдэж энийг хийгдэх ёстой зүйл болчиход байгаа. Тэгэхээр энэ ийм 3 зүйлийг л одоо голчлоод анхаарал явах юм бол энэ салбарын бас хөгжил цаашдаа зөв сайхан тэгш болох болов гэж бодож байна. За баярлалаа. Ламтан од гард. Тэ саяны хэлсэнчлэн манай нийслэлийн захирагчийн ажлын албаныхан төрийн байгууллагаас төлөөлөд яг үнтэй бас бодлого шийдлүүдээ хэлж байна. Тэгээ эдгээр бүгд дээр бол манай ганднагчлан хийд ер нь бол Монголын бурхан шинтний төвийн тэргүүл ам нарын зөвлөл нэгдсэн байрт суурьтай ер нь бол оролцоод яваад ирсэн юм байна. Тэгэхээр одоо сүүлийн бас энэ самбал хөндийн оршуулгын газрыг газар чөлөөлтөнд явагдаад ингээд орчныг одоо цэвэр ариутгах тэгээд одоо ногоон байгууллагын чиглэл гэдгээр тэр орчин өөрөө тайван амгалан байдал үүсэж ирж байгаа. Тэгэхээр энийг үндэслээд бол бас олон зүйлүүд энэ төрийн байгууллагууд ялангуяа үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс намайг бас ажил эрхэлж явах, хариуцж явах үед хид хідэн шаттай арга хэмжээнүүдийг явагдсан. Энд чинь өөрөө зөвхөн нийслэлийн асуудал биш. Улс орон даяар бодох ёстой асуудал байна. Нөгөө талд нь бол энэ ном ясын асуудлыг бол одоо судалгааны гол институт болох ганднагчлалын хий дээр нь бол байр суурийн зөв тавьж зөв тавьсан байгаагаа өшөө илүү гүнзгийрүүлсэн сургалтуудыг хийгээд ингээд зэгцэлж өгөөч гэсэн ийм хоёр талаас яригдсан. Тэгэхээр аль ч талаас бол энэ өнөөдрийн хэлцүүлэг дээр энэ оролцож байгаа оролцогч нар тэгээ танаа байгууллагын одоо зохион байгуулж байгаад бол үнэхээр талархалтай нэг байр суурьтай байна гэдгийг бас үүнд тэмдэглэн хэлье. Тэгээ цаашид бид нар номтойгоо ойрхон хууль журмын талаасаа зэгцрээд ирэх юм бол энэ бол одоо мөнхийн сэдв учраас ямар нэгэн улс төр аль эсвэл ямар нэгэн ойр зуурын эрх ашиг байхгүйгээр энийг бид нар нийтлэг харж ингэж явах хэрэгтэй шүү гэдгийг хэлээ та. За баярлалаа. Гүйцэтгэх захирал бомд шиг. За танд болон танаа байгууллагын хамт олон талархлаа. Тэгээд энэ сэдвийг бас ингээд анх удаага ярьж байгаа. Өмнө ярьж лээсэн. Гэхдээ яг ингээд олон төрийн шишний олон хүмүүсийг ингээд цуглуулад суулгаж байгаа бас талархлаа. Сайхан байна. Тэгээд ер нь бол одоо зөвхөн миний хувийн бодол бол бид нэр үр хүүхдүүдэд ямар хэмжээний ямар юм үлдээх вэ гэдгээ бодох хэрэгтэй юм шиг байгаа. 70 давхрын хувьд бол бид нарт ирчлээ шүү дээ. Ийм асуудал одоо ийм жоохон махны төвтэй ойрхон одоо эрүүл мэндийн талаасаа хэцүү юм үлдээд ирчлээ шүү дээ. Одоо ингээд бид нар шийдэх гээл ингээд байгаа. Энэний ерөөсөө хамгийн гол шийдэх нь ерөөс чандралъя. Чандралаад мод тарья. Байгаль орчиндөө гоё сайхан юм л даяа. Үр хүүхдүүдэд хоргүй мах өгье. Сайхан эрүүл хүнс өгье. Ерөөсөө л энэний үндсэн чандраагаа мод бутцөг болгоод байгаль хідээлтэйгээ олон улсынхаа жишгийг дагаад явхад л ерөөсөө бид нэр эрүүл сайхан үр хүүхдүүд маань аюулгүй орчинд өсөж тойрнох хідэж уух юм асуудалгүй байх юм аа л гэж үзэж байгаа. Тэгээ энд ерөөсөө хууль хэрэгтэй, тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Тэгээд энийг төрийн зүгээс сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ ингэж л бид нэр сайн сайхан ирээдүйн гоё нийгмийг үр хүүхдүүдэд үлдээх байх л гэж бодож байна. За баярлалаа. Доктор Жигмэд Дорж. За юуны өмнө
25 дугаар суваг телевизийн дуустал яриа нэвтрүүлгийн хамт олонд тэр бүр хүмүүс ярьдаггүй альж төвшөнд хөндөд байдаггүй асуудлыг хөндөж олон төлөөллийг оролцоож байгаад юм баярлалаа. За ер нь нийт ард иргэдэд би дахин хандаж хэлэх гээд байна. Одоо оршуулгын үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүд маш олон байна. Иргэний бүртгэлтэй. Тэнд хариуцлагатай бөгөөд одоо Монгол уламжлаа. За орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай аль болох хандаасай. За тэдгээр компаниуд Монголын буйны зан үйлийн холбоонд бүртгэлтэй байна. Энэ мэдээллийг ард иргэд минь аваасай гэдгийг л чин сэтгэлээс өсмөр нь хэрвээ ингэж чадвал тухайн үлдэж байгаа хүмүүс ямар нэгэн сэтгэлийн гим хоргоогоор байх болцоо байх. Өөрөлд би одоо талигачаа олохгүй байна гэж штэ оршуулсан газар. Энэ газартай албан ёсны эрхтэй энэ компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниудтай хандвал илүү зөв зохистой шүү. Цохон тэмдэглэе. За баярлалаа. Тэгээд хэдүүлээ баг нэг цаг 30 минутын баг 2 цагш баг төгсөж байгаа шүү. Тэгээд хилцүүлэлт хүрсэн ирсэн явдал талхлаа гэдэг хэлээ дараа бас те энэ сэдвэр илүү бас гүн одоо бүр тухайлчсан сегментээс ярилцуулах гэж бодож байна. Маш их баярлалаа те. Аргагүй яг салбарын төлөөлөлд ирсэн байна те. За баярлалаа.